За, сонсогч олондоо энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр iTalk-ийн анхны дугаар эхэлж байна. iTalk гэж нэрлэсний учир юу вэ гэхээр I гэдэг үсэг 3 утгыг илэрхийлж байгаа. Нэгдүгээр талаар impact буюу нөлөөлөл ярьцгаана, хоёрдугаарт individual буюу хувь хүн зориулсан, хувь хүнээ хөгжүүлэх тэр сэдвүүдийг ярина. Гуравдугаарт innovation буюу хэрхэн хувьсч өөрчлөгдөж яаж тэр нь биднэр таарсан тэр шинжилгээ өөрчлөлтийг хийх вэ гэдэг энэ тухай яриа юм байгаа. Тэгэхээр эхний дугаар дээр би хоёр хүндтэй зочин урьж оролцуулснаа та бүхэн танилцуулъя. За манай Сүхбаатарын Эрдэнэ болд Энтхэгийн их сургууль лөө. Индианагийн их сургуулийг төгссөн, Харвардын их сургуулийг төгссөн ийм залуу байна. Одоо Мөс бас төгссөн. Мөс бас төгссөн. Тэгээ одоо Марс төслийн удирдагч гэж явж байна. Тий, санаачлагч. Санаачлагч. Тэгээ удирдаад явж байгаа. За манай Ханд сүрэнгийн Хатанбаатар гэдэг Оюун ухааны академи гэдгээр нь хүмүүс маш сайн танина. Манай Жисай Грандийн энэ жилийн ерөнхийд манай Эбо маань Жисай лидерийн 15, Жисай Монголын 16 оны дэд ерөнхийлөгч ийм залуучууд байна. За миний хувьд Батмөнхийн зол бодрол, за Itel компаниг үүс захирал, боловсрол бол энэ гадаад дотоод төгссөн хүмүүстэй бол нэг яриад байх юм байхгүй. 2020 оны Жисай Монгол үндэсний байгууллагын ерөнхийлөгч. За баярлалаа. За өнөөдөр бид нэр өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх нь гэдэг сэдвээр ярилцгаая. Яагаад вэ гэхээр дэлхийн эдийн засгийн чуулганаас гаргасан судалгаагаар хамгийн өсөлтөд явж байгаа хүний ур чадрууд дотор өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх гэдэг энэ зүйл гарч ирсэн юм байлаа. Нэгдүгээрт. За хоёрдугаарт юу гэхээр одоо энэ боловсролын шинжилгээг ярьж байгаа Сингапур болон Финландууд нэг зүйлийг зэрэг яриад эхэлсэн нь бид нар бол ингээд диплом олгохоос чухал нэг зүйл байна. Тэрний юу гэхээр өнөөдөр оюутнуудад 4 жил өгж байгаа боловсрол дараагийн 2 жил, 1 жилдээ яванда магадгүй энэ хугацаанд өөрчлөгдөн. Тэгэхээр хүн өөрийгөө тасралтгүй хөгжүүлнэ гэдэг бол маш чухал юм байна гэдэг ийм онол үзлүүд бол гарч ирсэн байгаа. Тэрнтэй холбоотойгоор Жисийн гишүүд гэсэндээ өөрийгөө хөгжүүлэх гэдэг энэ сэдвийг одоо сонирхож байна гэдгээ бас илэрхийлсэн учраас өнөөдөр энэ уулзалтыг энэ яриагаа эхлүүлж байгаа маа. За та бүхэн өөрсдөө хэрхэн хөгжүүлж байна? За Хатнаагаас эхлэе. За ер нь бас хөгжүүлж байгаа. Тэ. Хамгийн гол нь яг одоо өнөөдөр бол нэг зүйлээс бас эхлэе гэж бодож байгаа. Бид нар хуучин ярьдаг гэсэн тэ их сургуульд багш нар хүртэл хэлдэг гэсэн. Энэ 4 жилийн таад одоо 4 жил сурсан, олсон энэ мэдлэгээрээ цаашдын 40 жилийн амьдралаа цогцлооно гэж ярьдаг гэсэн. Тэр утгаар бас бид нар тэгж л сурж хөгжиж явж байсан. Гэвч одоо ялангуяа өнөөдөр цаг үе бол өөр болсон гэдгийг ялангуяа технологийн дэвшил одоо бүх л зүйл одоо асар хурцтай өөрчлөгдөж шинжлэгдэж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл бидний өнөөдөр үзсэн зүйлс маргааш гэсэн үүсгэж нисагдчих тий шин зүйлс хүртэл гараад ингээд явж. Тийм учраас бид нар энэ цаг үетэйгээ хөл нийлүүлээ алхахын тулд тасралтгүй бас сурч хөгжиж энэ мэдээлүүдээ авах. Одоо ялангуяа залуу үеийнтэй хөл нийлүүлээ алхах ёстой. Дөнгөж сая одоо эбогоор бахархаас уучлаа Эрдэнэ болдороо тий сая нэг дөнгөж хэдхэн цагийн дотор одоо маш их юм хандлт авцсан, YZ-ийн үеийнхэн рүү хандсан, ийм сонирхолтой юм дууг бас ингээд сонсоож байгаа. Тэгэхээр ялангуяа одоо залуу үе бас юу хийж гин, ямар үзэл бодолтой байна, юунд тушуурцгааж гин, юуг сонирхож гин гэдгийг бас саяны энэ зүйлээс бас харж ойлгох боломж гарч ирж байна л да. Тэгэхээр цаг тутам бид нар бас яах ёстой тасралтгүй суралцчих ёстой байна гэд. Тэгэхээр ер нь бол хүн суралцахын тулд тасралтгүй хөгжихийн тулд ийм зүйл байх ёстой болов гэж бодож байна л доо. 3 зүйл дээр бас онцолж хэлье гэж бодож байгаа. Ер нь бол хүн өөрийгөө эхлээд олох ёстой. Юунд сонирхолтой байгаа нь те, юу хүсч мөрөөдөд байгаа гэдэг энэ зүйл бол олох ёстой. Хоёрт нь болохоор тэр зүйлдээ хүрэх нэг зөв арга барилтай. Зөв арга замаар очих те. Өөрөөр хэлбэл одоо нэг сурах арга барил гэдэг зүйлийг хэлэх гээд. Гуравт нь болохоор зөв дадал зуршил. Энэ 3 зүйлийг хүн яг өөрийн болгочиход бол тэгээд ямар ч зүйл сонирхсан бай тийшээ хүрэх арга замаа мэдж байгаа. За тэгээд зөв дадал зуршлаар одоо богино хугацаанд гэлтгүй энэ тасралтгүй үргэлжлэгийн хугацаанд тухайн зүйлийг бол бүр эзэмших боломж байгаа гэж харж байгаа. Тэгэхээр миний хувьд ч гэсэн яг одоо хичнээн хуулийн сургууль төгссөн эрх зүйч мэргэжилтэй ч гэсэн одоо өнөөдөр мэргэжлэрээ ажиллаагүй явж байна. Одоо боловсролын салбарт ороод ирсэн өөр салбар гэсэн үг шүү дээ. Гэхдээ сүүлийн одоо энэ 10 жил бол яг энэ боловсрол спортын салбарт ажиллаж байгаа. Энэ нь яг өөрийнхөө хоббиг одоо яг ажил мэргэжлээ болгоцсон учраас миний хувьд бол энэнийхээ өрөөнд энэ салбар гэхдээ олон талбарт бас
хөрвж ажиллах боломж бас байдаг. Тэгэхээр зөвхөн одоо анх сургалтын төвгээд эхлээд нэг спорт, оюуны спорт гэдээ эхэлжсэн бол дараа нь энэ яг боловсролтойгоо уялдчихсан учраас энэ чиглэлээ судалж гисэн. За энэ тэгээд сургалтын төв явж яснаа яхарга одоо бага насны хүүхдүүдийг ер нь бол хөгжүүлж эхлэх нь зүйтэй юм гэснээр шууд сургуулийн өмнөх боловсрол руу ороод энэ цэцэрлэгийн хүүхдүүдээр ажиллаж эхэлсэн тийм. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулсан. Тэгснээ одоо яг харахгүй энэ хүүхдүүдээр үр дүн гараад ирэх нь бол нэгэнт үрээ тарьсан юм чинь цааш нь үргэлжлүүлээд устдаад явах хэвээр цэцэглүүлэх хэвээр том мод болох хэвээр цэцэглүүлэх хэвээр гэдэг түүлийн сургууль байх хэвээр байна. Сургуулийн үйл ажиллагаа бас ингээд эхлүүлсэн. За энэ хүүхдүүдийг хөгжүүлж явах явцад одоо яг харахгүй одоо энэ хүүхдүүд зориулсан ном бүтээгдэхүүн тоглоомод байх хэвээр гэдгээр дахиад их хэвлэл рүү орцсон бүтээгдэхүүн рүү орцсон байна. За ингээд явж яснаа яг харахгүй одоо зөвхөн одоо хаанаас ч гэсэн энэ хүүхдүүд маань ингээд суралцах боломжийг олгоё. Тэгвэл одоо ном гэхэл нэг 2000 номоор хязгаарлагчдаг, 5000 тоглоомоор хязгаарлагчдаг байсан бол үгүй энэ хүүхдүүд одоо дэлхийн өнцөг булан бүрт явжсэн ч гэсэн манай энэ бүтээгдэхүүнээс авч явах хэрэгтэй, эндээсээ хөгжиж явах хэрэгтэй гэдэг ер нь технологийн компани байх хэрэгтэй мөн технологи руу орцсон ингээд гих мэтлээ ингээд энэ бүгд гэхдээ хоорондоо уялдаа холбоотой гэхдээ өөр бас юм салбарууд явж байгаа. Тэгэхээр яг энэ дээр төвчлээ энэ зүйлийг бас ойлгохын тулд өөрөө тасгалзуу сурж өгч ёстой. Энийхээ өрөөнд одоо энэ салбарын мэрэгчлэнүүдээс суралцах. За тэгэл одоо янз бүрийн сургалт семинарт нь хамрагдах, ном бүтээл унших. За тэгэл энэ чиглэлийн ялангуяа одоо өнөөдөр сошиал энэ курсууд одоо бүгд нээлттэй болцсон байна тий. Хүссэн сэдвээр өөрийгөө хөгжүүлэх боломж олж байгаа учраас энэ дээр тодорхой цаг хугацаа гаргаад эндээ зөв дадал зуршил буюу одоо өдөрт энэ зүйлдээ цаг хугацаагаа зай ашгүй гаргах хэрэгтэй байна гэл ингээл явж байгаа. За манай эбогийн хувьд За Хатнагийн маань бүр нэг ирч хүчтэй. Тэгээд тун удахгүй бас меми аппликейшн маань хэл сурах аппликейшн маань маш олон хэл дээр нэгтгэж байгаа. Юуны өмнө баяр хүргэе. Уулз хоолгонд ирч хүчээр гэлсэн хүмүүс дандаа нөгөө манай GC-ийн концепт байгаа шүү дээ. Эрг өөрчлөлтийг түгээсэн ийм залуу барахж байна. Би зүгээр нэг ийм л хитэн тийм түлхүүр үг хэрэглэе гэж бодож байна хариултан дээр. Тэгээ бүр гоё хариулахаа мэдэхгүй байна. Гэхдээ зүгээр оролдлого ихт ороод нь гарна гэж монгол үг байдаг. Тэгээ энэ үг бол яг монголчуудын одоо эртнээс нааш хэрэглэж ирсэн үг л дээ. Оролдлого ихт ороод гарна гэж. Ороод гарахын тулд маш их бэрхшээлийг туулж шүү дээ. Оролдлого гэдэг маань бол цуцшгүй байх, метршгүй, шантаршгүй байх гэдэг ингээд явж байгаа. За монголчуудын хэлдэг хоёр дахь үг нь болохоор эрлийг сургаар эрдмийг хичээлэр гэж хэлдэг. Тэгээд хичээл зүтгэл гэдэг чинь бас их үнцэнтэй юм байна гэдэг нэг юм зүйл. Тэгээ гурав дахь бүр монголчуудын төгөөмөл хэлдэг өвгдээцээс нааш хэлж ирсэн зүйл бол эзэн хичээвэл заяа хичээнэ гэж. За энэ бүхнийг нэгтгээд бас өвгдээц Чингис хааны нэг хэлсэн үг гэдэг шүү дээ. Холын зориг үгүй аваас ойрын зовлон оршно гэж те. Тэгэхээр ер нь бол мэдээж ингээд байнгын ингээд тасралтгүй өөрийгөө хөгжүүлэхийн тулд холын зорилгоо ирээдүйн мөрөөдлөө төсөөлөн харж тэрнийхэн төлөө ирмэлцэхгүй бол тэгэл өдөр болгон чинь тэгэл бэрхшээл болгон чинь зовлон шүү дээ. Тийм учраас ямар ч зовлонд сүхрэхгүй, ямар ч бэрхшээлийг ингээд бэлэг гэж бодоод харах чинь хүн том зорилготой байж ижил явдаг шүү дээ. Энэ зөвхөн монголчууд ч биш, хүн төрөлхтний төвхөлт юм байдаг. Тэгэхээр одоо зүгээр миний хувьд бол зүгээр л одоо би ингэж мундаг болж байгаа, ингэж хичээлж ийн гэж ботхоос илүүтэйгээр яг алдаж оноол тэгэл суралцаал ингээл явж байгаа. Тэгээ суралцах процесс чи өөрөө ингээд боловсрал гэдэг чинь education гэдэг чинь бол боловсрах үйл явцыг хэлээд байна шүү дээ. Дунд нь нэг ингээд бакалавр ч юм уу магистр гэдэг зэрэгүүд аваад шүү дээ. Нэг одоо атусны нэг буудал дээр л зогсож чинь гэсэн үг шүү дээ чинь тийм. Тэгэхээр энэ боловсрох гэдэг үг чинь өөрөө юм үргэлжлэх процессыг хэлээд байна л да. Би шүүд бол одоо баг хүүгээсээ ингээл одоо ярьж байгаа хиллэг дунд хүүгээсээ энэ 6 наснууд ингэж сургуульд нэгдүгээр ангид орж байгаа юм байна тийм. Том хүүгээсээ болохоор ингэж байгаа юм байна гэл ингээл сурж авч байгаа байхгүй. Тэгэхээр заавал нөгөө нэг тийм их сургуулийн боловсролоор биш хүний ажиглалтаар маш олон зүйлийг сурч авч байгаа. Тэгээд зүгээр л би хатнаа дээр жишээ аваад хэлэхэд л Монголын боловсролын системд цоошин салхи оруулах, дээрэс нь хүмүүс цоошин итгэл үнэмшил оруулах. Зүгээр юу гэдгийг зөвхөн бие бэлтрийн спортоор биш оюуны спортоор монголчууд ямар том потенциалтай вэ гэдэг итгэл үнэмшлийг бидэнд өгчөж байгаа байхгүй. Би хатнагийн курс суухгүйсэн ч гэсэн монголчууд бол ер нь бол газардахгүй байх гэдэг итгэлээрээ бол өөр юм дээрс амжилт гаргахад бэлэн байгаа байхгүй. Тэмчээс энэ суралцах процесс бол бид бие биенээсээ маш их хамаарч байгаа. Тийм учраас бол үгдийн одоо би ингэж сурж जैन тэгж сурж जैन гэхээс илүүтэйгээр орчны нөлөөллүүд маш их байна л да. Төгсгөлтөн зүгээр нэг юм байгаа. Малколмын 10,000 цагийн хууль гэж байдаг тий. Тэр чин бол яг ингээд онол болгоод ингээд гараад ирчихсэн зүйл тий. Нөгөө
энэ Брюслигийн хэлсэг үүдэх ч тийм. Би мянган янзаар зодтолдож чаддаг хүнээс айхгүй харин нэг цохилтыг мянган удаа давцсан хүнээс бол болгоомжилдог гэж тийм. Тэр чинь ерөөсөө давтлах сургууль хичээл зүтгэл гэдэг бол ерөөсөө тийм байгаа байхгүй. Тэмчээс ер нь бол юм дээр тууштай төлбөртэй бас нэг юмд эзэн болоод хийнэ гэдэг л бол ямар ч салбарт амжилт гарах юм байна л гэж. Тэгээд ерөөсөө л орлого ихт ороод гарна гэдэг дөрвхүүгээр монголчууд нэг томьёолцсон юм байл л тийм. Тэр 10,000 цагийн бол их гоё Outliers гэдэг ном тий. Нөгөө Монгол дээр амжилтын нууцуд л үү дээ. Beatles 10,000 цаг тоглоод амжилт болсон байгаа. Bill Gates, Steve Jobs хоёр чинь шүн гэрээсээ гараад ковидэр лаборатори 10,000 цаг сууцны дараа энэ дээр хүрчнэ гэд. Сая Ебогийн ярианаас нэг зүйл бодогдлоо л та. Тэр нь ер нь ямар тохиолдолд хүн ингэж сурах сэтэл аваад байгаа гэдэг тий. Би тэгэхээр 3 зүйл байна уу гэж бодоод. Нэгдүгээрт болохоор түрүүний хэлдэг бэрхшээл. Одоо яг GC Монголын хувьд яаж юм хэрэг ингэж ивент төвтөө яваад байсан. Тэгсэн чинь энэ арга хэмжээ зохион байгуулж болохгүй болонгууд ямар нэг юм бодох хэрэгтэй болж тий. Ажил дээр гарсан хүн ер нь ингээд би ийм юмнаас бодлоод хямраад айгаад байна гэдэг. Би бол хэлдэг. Бид нар асуудал шийдэж амьдралдаг. Ер нь бол тухайн албан тушаал ямар нэгэн асуудал дээр зориулсан л албан тушаал байгаад байдаг байхгүй. Тэгэхээр бэрхшээл нэгдүгээрт. Хоёрдугаарт болохоор юу байгаад байгаа. Тухайн үеийн тэр сонирхол байгаад байгаа. Жишээлбэл хүүхдүүд ямар нэг юм хэлээл тий. Саяны дулаака байлуу те тэр мөр чи ингээд нэг юм генерашн Z юу сонирхоод юм үлэх юм бэ дулаака гэдэг. Эсвэл зүгээр ингээд мэдэн дундаас нэг юм үзэнгүүтээ энэ нэрээ ямар сонирхолтой ингээд юм сонирхол хүнд байхаараа тэрийг ухаан авчт юм байлээ. Гурав дахь нь болохоор шунал юм уу гэж. Яг гоо жоохон эвгүй хэлж байгаа мэт боловч хүн ингээд нэг юм зорчгсон бол тэрний хойноос юм хайгаад ингээд төөгөөд нь ш тэ. Тэгэхээр энэ гурван юм сэтэлжүүлэх зүйл байж аж хүн ер нь сурд юм шиг байна. гэж бодлоо зөвхөн. Тэр ер нь бол олон юм байна. Жишээлбэл нэг бүсгүүд дурлцлаа гэж бодоход бас төрөндөө таалагдахын тулд яачих болно шүү дээ. Эсвэл зарим албан тушаал дуртай хүмүүс бол хүн гоё харагдахын тулд ивч бас хийж магадгүй байхгүй. Тэр нөгөө сэтэл одоо тэр нөгөө сэтлүүд нь л янз бүр байгаа сэтэл тий. Тэр нь зөв байвал сайн шүү дээ. Өөрийгөө олоогүй бол ингээд олон зүйл сонирхохоор юм байгаа. Бас ингээд юм руу яваад байж байгаа. Хатнагийн хэлдэг яг ингээд өөрийгөө олоод нэг чихтэй гэдэг бас их чухал. За тэгвэл дараагийнх нь хамгийн одоо хэдүүлээ орон ертөнц улам бүр энгийн болоод байна. Гар утсан дээр бүх юм багтаад байна. Хамгийн хялбар суралцах арга юу юм? Хүмүүс зөвлөл. За хамгийн суралцах арга бол одоо YouTube how to гэл эхэлнэ шүү дээ тий. Тэгэхээр яг аргагүй за би бас хэлжсэн. Яг манайх ч эхлээд нөгөө төрийн бус болоо Монголын оюухан их тий. Төрийн бус болоо 7 жил ингээд явсан л да. Одоо ч гэсэн байгаа. Тэгсэн яг энэ дээр би хичнээн өөрөө хичээл заагаад идэх гэсэн тасралтгүй заажсэн. Тухайн үед бол 7 хоногийн 7 өдөр тий өдөрт 9 цаг ярьдаг. Өглөө 3 цаг насан турш байгуулгын сургалт хийдэг. Өдөр 3 цаг тамирч дээр ажилладаг. Орой 3 цаг насан туршидтэй хичээлүүд орчдөг гэдэг. Тэгэхээр өдөрт 9 цаг ингээл олон жил ингээ явцсан байгаа байхгүй. Тэгэл хагас бүтэн сан тамирчтай бэлдэх байх гэдэг. Тэгээд ингэсэн чинь за одоо би нэг зүйлээс айгүй их ирч хүч авсан л да. Яг ингээд яваад байх юм бол магадгүй одоо 10 жил, 20 жил, 30 жилийн дараа за энэ сургалтын төвөөс одоо мундаг багш гэж явж ирсэн. 20, 30 жилийн дараа энэ чинь нэр сургалтын төвөөс одоо мундаг өвөө штэ тий. Ер нь бол яг ингэж яг л ийм зүйл явагдах гэдсэн л да. Гэтэл одоо надад цаана маш их юм нөөц боломж байгаа гэдгийг бол би өөрөө мэдрээд ирсэн. Ер нь өшөө илүү их одоо нийгэмд импакт үүсгэх тий. Өшөө илүү зөвхөн ингэж цөө хэдэн хүүхдээр ингээд ажиллаад үр дүн гаргахаас илүү нийгэмд бас илүү нөлөөлөх боломж байна гэж ингээд харсан учраас илүү олон хүнд хүрэх ёстой гэж харсан үднэс одоо яг нөгөө масс руу чиглэсэн үйл ажиллагаа эхлүүлэх ёстой байна гэд явж ирсэн л да. Яг энэ сэтэл нь юунаас төрсөн гэхээр яг би тэр хүнд одоо баярлалтай. Одоо бид нар чинь ингээд нөгөө өнөөдөр энэ 10 жилийн хугацаанд бид нар олон улсын 58 тэмцээнд орсон байна. 58 тэмцээн гэдэг бол энэ бол бас энэ 10 жилийн хугацаанд жилийн барыг тал нь гадаад дөнгөрдөг гэсэн үг шүү дээ. Тамирчдыг бэлдэж авч явах хэрэг, виз мисний нөөцлөлт гэдэг. Тэгээ бид нар ч одоо яг 58 олон улсын тэмцээнээс 1077 медаль хүртэж. За нийт шигшээ багт 170 гаруй тамирчид одоо энэ 10 жилийн хугацаанд яг шигшээ багт бол орсон байна. Тэгээд эдрийг авч явахын тулд яах аргагүй одоо өөрсдийн үйл ажиллагаанаас болсон хоримтлаас гадна ялангуяа нөгөө ивент итгэж байгууллага хувь хүмүүс руу ингээ ханддаг. Тэгээ яг нэг удаа нэг хүнд ингээ хандсан нэг бас нэг мундаг бизнесмен юм хүн л дээ. Тэгээ энэ хүн хандсан. Тэгсэн энэ хүн маань дэмжээгүй ирнэ. Яг дараа нэг юм яриа гаргацсан биш. За тийм л толгойтой байсан бол толгойгоо ашиглаад энэ мөнгө олоо хүүхдүүд аваад явахд яасан тий. Яг
Яг тэр үг эхэндээ бас жоохон гомдчихл байгаа юм л да. Яг тухайн үед дараа нь сонсчод үнэхээр надад юм цаг байдаг гэсэн бол тэ яг ингээд бизнес гэхэд ингээд явчих боломж байсан. Гэхдээ одоо нэг үр дүн гаргая гэд ямар ч үс одоо нэг олон улсад энэ улсын эх орны нэрийг гаргах гэж ингэж явж байхад үнэхээр тийм бизнес гэдэг дээр бол цаг ерөөсөө байхгүйсэн. За ер нь гэхдээ бизнес хийх цаг нь болсон юм байна. Өөрөөр хэлбэл education бизнес. Бид нар ямар хов хосон байж байгаа бизнес гэж шууд сургалтыг бизнес болгож байгаа биш. Үр дүн нэгэнт гарцсан. Бид нар тулцсан, зорилгодоо хүрсэн байсан баг. Эрхэм зорилго дэлхийн аврагыг төрүүлнэ гэсэн бол аль хэзээ хүрсэн байсан. Үйл ажиллагаа эхлүүлээд 10 онд бид нар үйл ажиллагаа эхлээд 11 оны дэлхийн аврагт багаараа хүрчихсэн баг. Тэгээ яг хөө тэр үнд яг тийм зүйлийг сонссны дараа ер нь компани компанитай бол. Тэгэд энэ мастер майнд компани эхлүүлсэн байхгүй 17 онд. За ингээл ажилтнуудаа төрийн бус байгууллагаас аваад орсон чи шоконд орсон. Бүр компани чи өөр процесс явагдаж штэ тэн дээр те хууль эрх зүйн хувьч гэсэн. За ингээл татвар банк санхүү гэдээ ингээд явах юм бол энтэйг холбоод явах юм бол барьц алдсан. Бүр нэг сарын цалин байлангаа хүртэл тавьж чадхаа байсан. Буцаал сандрал бүх ажилтнуудаа төрийн бус байгууллагаа шилжүүлж байгаа байхгүй. Юу болоод өнгөрч хууль бус юм бол байхгүй. Тийм байхгүй. Тэгэл яг тэгэл буцаал одоо нөгөө бичвэр нөгөө тэр санхүү дансмаас бүх юмаа хөлж урмахад агуу хийж л байгаа юм. Гэхдээ мэдээж алдаатай юмнууд байсан. Угаасаа нөгөө юм компани үйл ажиллагаа явуулж байгаа менежмент манлайлал ур чадвар байхгүй. Тэрийг яг анзаарч би бол гүйцэтгэж байсан байгаа байхгүй. Яг л хүмүүст хичээл заагаад ингээд. Тэгэл яг өөрөө яг зэвэрснээ мэдэрсэн. За ерөөсөө энэ байгууллагын удирдна гэдэг чинь өөр байдаг юм байна. Компани удирдна. Би өөрөө хөгжих хэрэгтэй байна гэдэг. Тэгэхээр 6 сарын хугацаанд тасралтгүй яг өөрийгөө хөгжүүлэх дээр зориулсан баг. Ерөөсөө одоо нөгөө миний ширээн дээр чи дандаа л нэг хувийн хөгжил нэг иймэрхүү төрлийн номнууд байсан бол одоо энэ чиглэлийн номнууд, энэ спортын чиглэлийн neuroscience-тэй холбоотой иймэрхүү номнууд байсан шууд өөрчлөгдсөн. Питер Дракерийн номнууд те ерөөсөө тэгэл бизнестэй бол стартаптай холбоотой ингээл номнууд гараад ирчих. Тэгэл яг хөө эндээс уншсан, судалсан, зарим юм нь ойлгохгүй юм ч үнэ. Тэгэн гол одоо нөгөө энэ чиглэлийн бизнес сургалтууд таана одоо Mobicom одоо болор захирлаас ахвала бүхий сургалтууд Datacom инх батгай те ингээл бүх тэр мондгуудын лекцэнд нь очиж сууж байгаа. Тэр богино хугацааны сургалтууд нь очиж байгаа. Өөр ер нь хаана одоо ийм төслийн сургалт гэдэг юм уу. Дөнгөж одоо ерөөсөл хаана тийм сургалтууд байна бүгдэн дээр нь очдог. Энэ чиглэлээ одоо ойлгохгүйсэн сэдвүүдээ асуудаг ойлгохыг хичээдэг болсон. Одоо сайн ойлгосон гэж явахгүй. Гэхдээ ямар ч байсан байгууллага тэр удирдах төвшөнд ямар ч байсан тодорхой хэмжээнд ингээд удирдах төвшөнд хүрсэн гэж ойлгож байгаа. Тэгээд энэнийхээ 17 он нэг 6 сар ингэснийхаа дараа буцаж ажилтнуудаа шууд зоригтойгоор компани дээр бүгдийг нь оруулж ирээд тэрнээс хойш те хуучин одоо ингээд магадгүй тэр орлого эднэр гэхэд бэлэн мөнгөөр ингээл авчдаг гэсэн тэрийг бүр 100% хориглол бүх юм дансаар байх хэрэгтэй байгууллагаас зарлагууч гэсэн бүгд 100% дансаар гарах хэрэгтэй. Тэгэл яг энэ данс эдрээ хянаад явчихаар тэр өсөлтийг хараад явахаар хүн айгүй их юм урам зориг ордог те. Юунд тэгэл энэ дээр нөгөө гарч байгаа зарлууд дээр тэр анализ эдэр хийгээд явчихаар чи юун дээр идвэх зарлууд гараад байгаа ингээд арай өөр байдлаар. Тэгэхээр яг эндээс их урам зориг аваад энэ яг тодорхой хэмжээнд суралцж явахд бол энэ мундаг энэ яг тухайн салбарын улсууд байсан. За тэгэл одоо энэ ном байсан тий. За ингээд одоо юу интернет гэдэг энэ сайхан зүйл байна тий. Хүссэн сэдвээ бид нар одоо олох боломжтой. Keyword түлхүүр үгээ бичгээд л одоо энэтэй холбоотой маш олон төрлийн сургалтуудыг хүртэл авч болж байна. Гэх мэтлээ ингээд одоо алхмаар ингээд хөгжөөд явж байгаа. Тэгэл яг одоо энэний дараагаас эхлээд яа харахгүй одоо ингээд өөр салбарууд руу ороод эхэлж байна. Тэр цэцэрлэг нөө сургууль нөө. За ингээд одоо хамгийн сүүлд энэ машины салбар руу хүртэл орж байгаа. Яг тэгэхээр одоо энэ цагдгаан машин үйлдвэрлэл бид нар энэ жил бол хийн. Тэгэхээр энэ дээр хүртэл одоо тэр уртлын медиа хэсэг дээр хүртэл одоо сурах хүн тасралтгүй суралцах ёстой гэдэг дээр машинд одоо дийлэх цаг хугацаагаа хүртэл машин өдрийн баггүй цаг хугацааг энэ төгжрэлд өнгөрүүлж байгаа. Тэгвэл энэ дотор ороод одоо энэ хилээ сурчдаг өөр байдлаар хөгжих боломжтой энэ юу системийг бас бид нар оруулна гэдэг гих мэтлээ. Ингээд ер нь бол тасралтгүй ингээд суралцаал явуулчихлаа. Манай хатнаа гоё өөрийн суралцсан түүхээ ингээд зэрэгцүүлээ явуулчлаа тийм. Манай Эпогийн хувьд одоо би зүгээр л бас л бодж л байна л та зүгээр яг хатнаг ингээл ярьж хахад бас ингээл тунгаагаад нэрээ тийм байна даа л гээл те. Гэхдээ зүгээр ингээд хүн бол ингээд голд бол ганцаараа яаж сэл сурах уу гэдээ үзэх юм бол сурж болох юм шиг байна. Тэнгис рүү гарахаар бол ганцаараа сэлж чадахгүй юм шиг. За нэг хэдэн 100 м сэлэл хаашаа явж чадахгүй. Тэрээс л миний одоо ингээд бүр байнга ойлгож байгаа бодож байгаа юм бол ерөөсөл багийн тоглолт юм байна гэж тийм. Тэгээ энийг сүүлийн үед нэг soft skill гэж их заагаад байдаг болчихлоо шүү дээ. Чи өөрөө мундаг байхаас гадна яаж олуулаа мундаг байх вэ? Олуулаа мундаг байх
тэр боломжтой гарцыг нь яаж чи тэр үе талгыг нээх вэ гэдэг чинь бол айгүй чухал болчихлоо шүү дээ. Тэгээд нэг 2010 онд нөгөө дэлхийн хөлбөмбөгийн аврах шалралт тэнцэн болоход испанчууд төрүүлдэг шүү дээ. Тэгсэн чинь сарын дотор дотоодын нийт бүтээгдэхүүн 2.5% өсдөг байхгүй юу? Тэгээ эдийн засгийн онлоор бол тэр чинь уг нь бол хөрөнгө оруулалт орж иржээд ингээд засгийн газраас зохицуулалт могцуултууд явах тийм байх ёстой шүү дээ. Тэгс чи ингээд дотоодын нийт бүтээгдэхүүн 2-оос дээш 2 өсчдөг байхгүй. Чи юу болов яав вэ гэсэн чинь нөгөө нэг одоо inspiration буюу нэг урам зориг гэдэг байхгүй. Хөшөө бид нар испанчууд дэлхийн аварга болчлаа шүү дээ. Амар happy болчихж байгаа байхгүй. Нөгөө 2008 онд нэг Төвшин баярын олимпийн аварга болоход нэг бүгд happy болдог шүү дээ. Өөрөлдвөл хатнаа нэг шим бол яг тэгж байгаа байхгүй. Энэ монголчуудын оюун ухааныг бас дэлхийд гаргаж happy болгож байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө хүмүүс happy явахаар чинь гэмт хэрэг зөвшөл багсна. Happy явахаар чинь хоорондоо kind, худалдааны эргэлт хурдцдаг гэдэргээд маш олон даваа талтай юм байна л да. Нөгөө ад жаргалын индекс гэдэг юм чинь ингээд суг дэвшиж байгаа байхгүй. Тэнгүүт эдийн засгийн дагаа чирд юм байна л да зүгээр. Тэгэхээр зүгээр одоо юу гэдэг ямар хурдан аргаар сурах уу яах вэ гэхээр энэ корона гэж гарч байгаа. Тэгээд коронагийн бас давилтаа өвчин бид нар эндээс урьдчилан сэргийлэх ёстой хурдан дарагдаасаа хүн төрөлхтөн хурдан шийдэл олоосоо гэж бодож байгаа ч гэсэн нөгөө талд нь бас ингээд нөгөө муу зүйлд ч гэсэн бас нэг юм шин чаленж буюу сорилтууд тэрийг даван туулах гарцууд байх ёстой шүү дээ. Тэнгүүд одоо өчтөр тэр хотын захиргаанаас юу годомжинд тамхины иш нус цэрэг хаях юм бол 50,000 төгрөөр торгоногчлаа шүү дээ. Чи ингэж болдгүй юм байна гэдгийг бас бидэрт мэдрэх хугацаа хэрэгтэй болчихсон байхгүй. Тэгэхээр ингээд альва юмнаас ингээд заавал ингээд шийдэл хайсан юм дотроос тэрэн дээр ур чадвар, багийн тоглолт, оюун ухаанаа дайчлаад тэн дээр шинэ инноватив тим юм гаргах хэрэгтэй байна л гэж бодоод байгаа юм. Тэгэд дүгнэт зүгээр бодоход бол нэгдүгээрт бол философи гайхахаас эхэлдэг гэдэг нэг эртний үг гэдэг чинь тийм. Ер нь юмэг гайхна гэдэг чинь их зүгээр л. Одоо түрүүн хатнагийн жишээн дээр бол тэгсэн шүү дээ. Чи тийм л мундаг толгойтой юм бол ягаад мөнгөгүй байгаа юм гэж асуусан шүү дээ. Тэнгүүд мань хүн өөртөө гайхсан шүү дээ. Нэрээ би ягаад эхлээ жоохон гомцсон ч гэсэн зүйлдэг. Би нэрээ ягаад юм байгаа юм бол гэж утсан шүү дээ. Тэгэхээр гайх гэдэг чинь өөр хамгийн чухал зүйл байгаа байхгүй. Wonder тий одоо ингээ гайхам. А хоёр дахь нь болохоор нөгөө Обамагийн хамгийн хэлдэг нэг сониуч байдал. Тий. Алимнаас мод хэдэн мянган жил унжихад Ньютон ягаад тэрийг олж хараад байгаа юм тий. Сониуч байдал өстэй тий. Ер нь сониуч ямиг ингээд манай бос төрлийн системийн нэг алдаа нь болохоор сайн хүүхд гэвэл ийм хүүхдийг хэлнэ гэж зутгачдаг. Тэр хүүхдийн сониуч байдал өөрөөрөө байх байдлыг нь устгаачдаг байхгүй. Энэ одоо гайхах сониуч байдлын үр дүнд юу болдог гэхээр нэг innovation төрдөг байхгүй. Innovative одоо нэг шинийг эрэлхийж бүтээх санаачлагууд гарч ирдэг. Яагаад ингэж болохгүй гэж тийм ээ. Одоо гихмит юм гардаг. Тэр зүгээр би бодлоод яг ингээд төгсч ор гэж бол байхгүй баг. Одоо ингүүл чи ямиг хялбар сурна гэж. Ялангуяа сүүлийн үед шүү дээ нөгөө тийм аргачлалыг нь зөв зааж өгөөгүйгээр хялбархан гэсэн бизнесийн зар сурчлагаанууд бол хэрэгс хэтэрсэн байгаа шүү дээ. Тэгээд хүмүүс чинь яаж хурдан турах вэ? Яаж хурдан кул гоё болох вэ? Тэгэл өөхөө соруулаад зүрхний ачаалан даахгүй хүн хорвоогоос буцаж шүү дээ. Тэгэхээр гихмит ингээд ямиг хялбар гэдэг чинь бол маркетинг байна. Гэхдээ яг жинкнээсээ яаж тэрийг амархан байдлаар зовлонгүй байдлаар сурах уу гэдэг чинь өөрөө маш сайн технологи байх хэрэгтэй. Тэрийг л хүмүүс ялгаж салгадаг болчих хэрэгтэй. Өөрөлдвөл нэг юм бизнесийн мөнгө олох гэж байгаа аргаас цаана нь одоо юу гэдэг яг хүний төлөө энэ үнэхээр энэ амьдралд шин соёлыг авчрах юм байна гэдгийг нь олж харах хэрэгтэй юм шиг байгаа юм л. Тэгээ энэ мэдээллийн том хаус одоо хямралтай асар том байдлаас хүн өөрөө жоохон ингээд хичээх стил болчиход байгаа байхгүй. Тэгээ ер нь явж бид нар ганцлуудаа амьдна шүү дээ. Тэр ингээл нэг хоёр дахин амьдрахгүй юм чинь тэгэл байгаа үе дээр л хичээж л байх хэрэгтэй болов гэж боддог. Хичээл зүтгэл тийм ээ. Тэр арга барил гэснээс би хатнагийн оюуныхаа нэг тэмдэр нэг сургалтыг надад нэг цэнхэр ном бэлгэлж ирсэн. Уншихуун гайхамшиг байхаа нэр нь. Тэр одоо миний хитэн цагийг хэмнэсээ мэдгүй. Хүн минутанд 200-аас 250 уншдаг бол тэр арга техникийг эзэмшихэр дороо 600 хүрчт юм билээ тий. Тэг яг тэр арга техникээр явахаар нөгөө уншиж байгаа номныхон зарцуулж байгаа цаг нь бага болчдөг. Нэг 8 цаг уншижсэн бол тэр нь 3 цаг маг руу орчдөг. Хэрвээ ном уншдаг бол би дорын идэрлүүдээс уншчихлаа. Эхлээд хурдан уншихын зэрэгтэй тэр чинь ойлгоцоо шалгадаг тий. Ойлгоцтой хурдан уншихыг сурчаад тэгээ ном руу ороо гэдэг. Тэр бас тэр ном унших тухайд бол бас их зүгээр. Хоёрдугаар сая олон бид нар суралцах тухай ингээд яриан дээр гарч ийн тий. Юу гэхээр одоо за YouTube үзэх тий ном унших эсвэл ингээд сургалтуудад очиод суух гэдэг. Бас эдгээр бүгдээрээ өөр юм өрмөц арга барилтай юм шиг байна. Миний ойлгож байгаа болохоор ном бол нэлээд гүн олон онлайн болон практик төвшин ингээд гүн ойлгочдөг мэт боловч асуулт байдгүй. Лекцэн дээр болохоор ингээд багшаас ойлгоогүй ч юм уу эсвэл тэ лавшруулах юмнууд ингээд асуух боломж нь бас байгаад идэв юм шиг байна тий.
одоо хүн болгоны суралцаа хүлээ авах чадвар харилцан адил өөр гэдэг тий. Тэгэхээр юу хэлэх гээд байна гэхээр ерөөсөө хүн болгонд туршиж үзэх хэрэгтэй. Өөрийгөө сурах арга барилаа олохын тулд бүх зүйлийг л турших хэрэгтэй. Тийм одоо арга барилууд байдаг бол эндээс яг тохирох нэгийг хүн олдог байхгүй. Тэгэхээр бидний хувьд ч гэсэн одоо ер нь энэ олон сургалтуудын цаана спорт гэдэг байгаа. А энэ спортын цаад үндэс нь болохоор ерөөсөө хүнд сурах арга барилыг л олох гэдэг байна. А энэ сурах аргуулын цаана бол мөн ялгаагүй нөгөө neuroscience буюу тархи судлалын шинжилгээ ухаан дээр суурилсан л энэ арга барилууд байхгүй. Хоёр тархийг хэрхэн идэвхтэй ашиглах вэ? А өнөөдөр 1981 онд одоо Рожер Спери гэдэг хүн одоо хоёр тархи маань хоёулаа тус тусдаа үйл ажиллагааг хариуцдаг. Хоорондоо уялдаа холбоотой ажилладаг тархи юмаа гэдгийг 81 онд гаргаснаар батлан харуулснаар Нобелийн шагнал хүртэж байгаа. 81 оны хүртэл бид нар болохоор яг хоёр тус тусдаа салангад их тарих маань хоёр хагас бөмбөгтэй гэдгийг бол мэддэг. Хамтдаа нэг үйл ажиллагааг хариуцдаг гэж ойлгож байна. Би одоо баруун гараараа энэ микрофоныг барьж болж байгаа, зүүн гараас барьж болж байгаа. Яг үүнтэй адилхан баруун тархины хийж байгаа үйлдэл зүүн тарих хийнэ гэж үзэж ирсэн бол 81 онд биш юм байна. Хүний тарих зүүн тарих бол ийм зүйлийг хариуцдаг тий. Баруун тарих бол ийм зүйлийг хариуцдаг юм аа. Харамсалтай нь өнөөдөр тэгвэл нийгэм 190-ээс доош хувь нь зүүн тарихаа илүү идэвхтэй ашигладаг юм байна. Баруун 10 хүрэхгүй хувьдаа ингэж ашигладаг юм байна. Үнэхээр тэгвэл нэг дээр нэмэх нэг тэнцүү хоёр гэдэгтэй адилхан нэг тархин дээр нөгөө тархиа нэмчих юм бол хүн хоёр дахин бүтээмжтэй байх боломжтой юм байна. Гэд үзээд энэ дээр яг энэ сурах арга барилтай холбоотой энэ туршилтууд хийгдсэн тий. Тэгсэн чинь энэ гайхамар итгэмээр үр дүн гаргасан. 2 байтугай 4 дахин 10 дахин 20 дахин энэ бүтээмжтэй байх боломжтой. Яг энэс улбалаад одоо энэ ялан ойдогтолтын энэ спорт, оюуны спортын нэг төрөл болоо шин тутамд хөгжиж байгаа энэ спорт одоо 30 жилийн түүхтэй тий. Энэ спорт ингээл гараад ирж байгаа. А эцсийн дүнд бол ер нь мэдээлэл бол хүний тарих хэрхэн ажилладаг энэ онцлог тохирсон арга барилаар асар богино хугацаанд үр дүнтэйгээр хүлээж авах боломж байна. Хэрэгтэй үедээ санаж ашиглах боломж байна гараад ирж байна. За тэгвэл одоо тэмдэглэл хөтлөх одоо ялангуяа Монголд бүх хүний зовлон байсан. Дийлэн хүний шүү. 10 жилд бол багш сайхан хэлж байгаа л бичүүлдэг гэсэн бол оюутан болсон цагаас эхлээд багш яриа л явчихдаг. Эндээс та бичих ёстой. Ойлгож бичих ёстой. А гэтэл ихтгэл лекц уншиж байгаа минутын дунджаар 120 орчим үг хэлж байна. Бид нар хизээ чинь 120 үгийг бол тэмдэглэж чадахгүй. Би бол тэмдэглэх гэж тэргээ сандыг тэмдэглэх гэж үзээд бархаа байгаад хурууны шүрмсэд нар татаалах нь бол орхиж байгаа. Хүн тэмдэглэхээ орхих юм бол шууд идэхгүй сонсогч бол. Ер нь авсан мэдээлэл 80-аас доош хүн 24 цагийн дараа мартагддаг тий. Тэмдэглэхээ л өвч тий сонсоод өвч нэг чихэр орно. Ингээд тэмдэглэхээ байчвал хүн идэхгүй сонсогч болно. Хүмүүс хажууд хүнтэй ярьж эхэлнэ. Одоо магадгүй өнөөдөр уцаараа оролдож эхэлнэ тий. За тэгэл яг нөгөө шалгалт өгөх болохоор нэг гайтайхан тэмдэгс нэгнийхээ лекцийг бүгд авч аваад канонж байгаа уншиж байгаа л бүгд нэг хэл загварч цутгаж байгаа л тэгэл нэг асуулт нэг тэр үйлбэрээр нь хариулсан болоод оноогоо аваад явдаг дийлэх нь бол тийм байна шүү дээ. Тэгвэл биш юм аа. Та бүтээлчээр сэтгэж энэ тэмдэглэлийг 3 цаг ярьсан зүйлсийг бүрэн агуулгын тест дарааллыг алдагдвал санах боломж байна. Хүний 3 цаг ярьсан зүйлсийг ганцхан 4 цаас дээр та тэмдэглэж болно. Та бүхэл бүтэн 300 ус номын агуулгыг ганцхан цаасан дээр тий ганцхан цаасан дээр тэмдэглэж. Энд одоо бүгд суралцах хэрэгтэй. Жишээ нь би энд одоо оюутан байхдаа суралцсан. Гэхдээ маш олон ном судалж ирсэн. Нэг төвшөнд хүрээд гацчаад байсан. Ялангуяа нөгөө лекц сонсох дээр номыг бол би оруулж чадаад байгаа. Лекцэн дээр болохоор ерөөсөө алдчихад оюуны зургал хийсэн ч гэсэн дараа нь энэ үгийг эн чинь түлхүүр үгээр бичигддэг. Хүн үгээр сандаг. Үгний цаана асар их сэдв байна. Энийг ойлгохгүй байсан. Тэгэл би тэр асар өндөр бас төлбөр төлөө 100-ынхаа 4 сар ангилд ажилласан төлбөрийнхөө нөгөө цалингийнхаа баг 3.2-ыг зөвхөн 5 хоногийн сургалтанд өгөөд тэр гогцоогоо тайлчсан түгжээгээ молчихсон. Одоо л жишээ нь 3 цагийн ярьсан зүйлсүүд нэгэн цаас дээр яаж тэмдэглэхээ ойлгочихж байгаа тийм. Тэгэхээр энэ бол жишээ нь бас ингээс яах аргагүй өнөөдөр 21-р зуунд ажиллаж амьдрал сурч боловсрож байгаа хүмүүсийн хувьд бол зайлшгүй эзэмших ёстой чадрын нэг болчиход байгаа байхгүй. Энэ хүн болгон чадна. Яг тэгэхээр хүний тарих яаж ялж энэ тохирж байгаа учраас. 3 тэр уншлага байна. Хүн насан туршдаа хүн юм уншиж байна. Тэ гэтэл өнөөдөр бид нар 1-р ангид л уншлага заалгаж үсгээ цагаандлага үсгээ. Тэрнээс хойш дахиж танд уншлагатай холбоотой хичээл зааж ясна хэн нэгэн багш. Үгүй баг. Бид нар 1-р ангид уншиж сурсан тэр темпээр насан туршдаа уншиж байна. А гэтэл бид нар цаана язгааргүй нөөц боломж бүх хүнд байна. Тэгэд энийг яагаад нээхгүй вэ? Тэ гэрээр дүүрэн гоё номнууд байдаг. Ажилт мэргэжлтэй холбоотой уншиж судлах материал маш их байдаг. Ажлаар дүүрэн ном байдаг. Минутанд 150 үг 60 үг уншаад яаж энэ олон номны ард цаг хүрэлцэхгүй нэгдэг. Энэ бол шалт. Тэгвэл та 5 дахин хурдан юм 6 дахин 7 дахин. Хүний унших хурд бол минут 1350 руу хүртэл орох боломж байдаг. Speed reading гэр бол. Чи энгийнээр бол шууд 3 дахин нэмэгдчихдэг. Энгийн дадлагтай бол
5-аас дахин би 3 дахин дээр. Энгийн дээр бол ердөө цөөх хийдгэн дасгал хийхэд 2-оос 3 дахин аргыг мэдчихэ тий. Аа. Би Ибогоос юг асуумаар. За та Харвардд сурсан, Монголд сурсан тий. Тэр Харвард юугаараа өөр заагаад байна. Тэр багштай байна уу? Хүмүүсийг их шахаж байна уу? Эсвэл одоо case study гэл Харвардын case study гэл бизнесийн юмнууд дээр их орж ирдэг тий. Юу н өөр байна? Яаж сургаад байна? Одоо ч гэсэн яг би винийгаа сонсоод бас суралцчихлаа л да. Ингээд юм байна гэд. Нөгөө би 2010 онд ч та Женевт нэг хуралц орсон байхгүй. Тэр нөгөө цаазаар авах ялтай холбоотой олон улсын хурал 4-р хурал гэж байсан тэр үед. Тэгээд савгуудад нөгөө цаазаар ахуулах гэж байгаа хүмүүсийн хамгийн сүүлд цаазаар ахуулгын өмнө хоригддаг өрөөнд дотор нь орж үзүүлж болдог байхгүй. Тэгээд хамгийн сүүлд нөгөө хүслийг нь биелүүлдэг байхгүй тэрсэн. Ямар тамхи татмаар байна? Юу уумаар байна? Ямар хоол идмээр байна гэд. Тэгээд нөгөө цаазаар ахуулсан хүмүүс тэдэн сарын тэдэн цаазаар ахуулахдаа ийм юм хоол идсэн гэд бүх зургнууд нь ийм юм одоо шар зуусан ч тийм үү тийм байдаг байхгүй. Тэгээд тэр дотор 30 минут нэг цаг баг болж болдог байхгүй. Би юм бодохгүй орчихгүй. Яа тийм бол гэд. Тэгсэн чинь нэг хааш хаашаага 2 метр л өрөө жижигхэн гэсэн үг шүү дээ. Ширээтэй ортой. Тэгээ ороод эхлээд нэг ингээд за энэ нэг ийм байд юм байна да гэд. Монгол хүн уг нь бол тэр чинь нэг орж марвал яахгүй ш. Нэг шахааны дагавар гарч байгаа шүү дээ. Тэгээ тэнцээс үлдээ ингээд амар бодол болт юм бэлээ. Нэрээ энэ хүн. Тэгсэн чинь Америк статистик гэдэг байхгүй. 4 цаазаар ахуулж байгаа 4 хүн дотор нэг нь хилс байдаг гэд. Хожим нь одоо статистикаар шүү дээ. Тэр тэндээс гараад ирсэн чинь сэтгэл судлаач надад ингэж хэлсэн байхгүй. За хэрвээ хүн яг ингээд төрсэн цагаас ахуулаад өдөр болгоныхоо юуг ч мартахгүй бол одоо жишээлбэл би одоо 2 өдөр 24 цаг 47 минут 4 дойлын өмнө хаана юу хийжсэн юу удаж байсан сандаг бол би одоо 37 настай те 3 настайгаас хойш бүх зүүдээ сандаг бол шүү дээ. Нэг ч цэг тасалгүй өөрийнхөө ингээд ухаантай амьдарч байгаа болоод унтж явах үеийнхаа бүх юмыг сандаг бол хүн 7-9 жил амьдрах потенциалтай гинэ. Ерөөсө чадамж нь. Тэгэхээр ерөнхийдөө мартах хэрэгтэй юм мартаад тогтоох хэрэгтэй юм тогтоох хэрэгтэй. Хүний толгой хогийн сав биш гэж нэг эрдэмтэд хэлжсэн байхгүй. Тэгээд би тэрийг сонсчоод бас тий заавал ингээд юу тиймдээ ингээд бүх юмыг ингээд амар ингээд амьдах хэрэггүй байна гэж бодож ирсэн байхгүй. Зүгээр ном уншихын тухайд бол би it depends гэж нэг үг гэдэг те. Харвардад гэдэг байхгүй юм асуунгууд хэрвээ чи Харвард төгсөж бол ерөөсөө эхний үг нь it depends гэж хэлэх хэрэгтэй гэдэг байхгүй. Шууд yes no гэж хэлдэггүй. Эхлээд тухайн юм углуургыг нь сонирхох гэдэг байхгүй. Хэрвээ зөрчилд орох юм бол get on the balcony гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл балкон дээр гар. Өөрөөр хэлбэл өөрийгөө ингээд ponder буюу ингээд бяцлах тунгаах тийм боломж олго. Тэгжин шийдвэр гаргах гэж бид нар зөвлөдөг байхгүй. Тэгсэн чинь Харвардад бол ингэж би баг 1000 үг уншиж эхлээд айгүй удаан уншдаг гэсэн. Тэгсэн чинь унших хурдан нэмэгдүүлэх тийм аппликейшнуд байдаг л да. Одоо ингээд бүхэл бүтэн том кейсийг шууд апплод хийгээд програм руу оруулчихгонгууд нэг үгээрээ гарч ирдэг дэлгэцэн дээр. Тэгэл одоо юу гэдэг юм би өнөөдөр ажилдаа явж байсан чинь гэл тэнгууд тэрийг хурдан ингээл нэмэд идэх байхгүй. Тэгээ сүүлдээ бол анивчаал гарангууд тэн дотор агуулгыг нь бүгдийг нь ойлгочдөг. Тим програм ашиглаж бид нарыг 1000 хүртэл үгийг 3 сарын дотор уншиж сургаж ирсэн. Тэгээд тэрсэн зуны сургалтаар тим хийж байгаа шүү дээ. Математикийн дээр хичээл хийгээд намаркад бол бидний унших хурд дор хаяж 800-аас 1000 үгэн дотор эргэлдэжсэн байхгүй. Тэгжээж тэр олон материалуудыг унших юг нөгжсэн. Зүгээр хүмүүс хурдан унших, хурдан ойлгохоос илүүтэйгээр яг юу гэдгийг бас асуух хэрэгтэй болчихдог. Жишээлбэл би уран зохиолыг уншихдаа, түүхийг уншихдаа бол би айгүй удаан уншихыг боддог. Ялангуяа түүхийн он сар дээр нь тогтож хардаг. Тэгээд төсөөлөж боддог, тэгж тогтоож уншдаг байхгүй. Уран зохиолыг бол гоо зүгийг мэдэрч удаан уншдаг. Зүгээр яг ажил хэргийн ингээд хурдан ойлгох шаардлагатай юмнуудыг бол одоо скимийн байдлаар хурдан уншиж авчдаг байхгүй. Тийм учраас бол би яг өөртөө тааламжтай байдлаараа туртай байдлаараа л уншдаг. Ер нь унших материалаас хамаарч би хурд бол өөрчлөгдөж болно. Бизнесийн номон дээр харин яг тийм байдаг. Тэгээ бизнесийн номон дээр ялангуяа их юм тодорхойлт ихтэй номнууд дээр өгүүлбэр болгоно ингэж уншиж ингэж авдаг. Уран зохиол мөхөөлөг бол гүйлгэн шүү дээ. Мэддэг бол ингээд л ерөнхийдөө за юм байна гэл ингээд явдаг те бас өөр. Тийм. Тэгэхээр яг одоо ингээд уншлагын өвч гэсэн бас нэг тодорхой хэдэн дүрэн баримтлах хэрэгтэй. Сая бид нар яг JCI Grant дээр номын мангас гэдэг нэг хөтөлбөр хэрэгжүүлээд нэг 2 жилийн хугацаанд бас академиэр судалгаа аваад ахлах ангийн сурагчдаар бас унших чадварыг харж байгаа, төвшингийн тогтоож байгаа, ойлгоцын шалгаж байгаа, хурдыг харж байгаа.
Тэгээд энэ дээр бас айгүй харамсалтай тоо гарсан л та. Бидний энэ улсын сургуулиуд бас нэлээд гайгүй улсын нэг сургуулийг сонгож аваад энэ дээр яг нэг юм хоёр тест бүлэг гаргаж ирээд нэг анги дээр бол зөвхөн анх яг хоёр анги дээр бол хоёулын дээр нь тест авч байгаа. Нэг нь бол яг цааш нь хөгжүүлэхгүй зүгээр бид нар өөрсдийн арга барилаар заахгүй. Нэг анги нь бол цааш нь хөгжүүлээд явна. Тэгээд аль алин дээр нь 3 сарын дараах энэ туршилтууд явсан. Тэгээд энэ дээр бас Мойсийн одоо профессор, доктор, багш нар хүртэл энэ дээр судалгаан дээр оролцоод тэгээд энэний үр дүнг хараад бид нар шоконд орж байгаа. Тэгэхдээ ер нь юу хэлэх гээд нэхэр ер нь ялангуяа ахлах ангийн сурагчдын хувьд бол унших хурцаа, уншаад ойлгодог энэ ойлгоц бол үнэхээр бага. Яг үнийг хэлэхэд бол гэтэл одоо энэ 21 оноос Монгол улс чинь PISA үзүүлэлтэнд орох гээд байна шүү дээ. Одоо дэлхийн улс орнуудыг яг боловсролын тэр дунд сургуулийн тэр боловсролын төвшнгөөр нь одоо ингээд жагсаадаг. Финлянд одоо Скандинав орнууд ингээд тэргүүлээл тэр Ази орнууд Сингапур, Солонгос гэл дээгүүрт байдаг. Тэгэхээр одоо энэ дэр чи хамгийн бас нэг гол ур чадвар шалгадаг зүйл нь унших чадварын ойлгоцыг ингээд шалгадаг ийм шалгалт шүү дээ. Тест байдаг. Гэтэл одоо бид нар ийшээ орох ч гэдэг. Гэвч одоо ингээд ахлах ангийн сурагчид маань ингээд уншаад унсан сэдв ойлгохгүй гэдэг бол энэ юмаа ойлгохгүй гэдэг бол цаашаа хөгжих бас боломжгүй зүйл байгаа. Тэгэхээр энэ асуудлыг бас бид нар шийдэх үүднээс ер нь шийдэлцэх үүднээс ер нь энэ төслийг хэрэгжүүлээгээд явсан. Тэгээ бид нар ч гэсэн энэ сургууль дээр 2000 гаруй ахлах ангийн академи дээр хүртэл энэ сурагчдаас бид нар энэ судалгааг авсан. Бас л яг энэ тааруу зүйл. Тэгэхээр энэ бол ерөөсөө нийтээрээ бас ийм байна гэдэг зүйлийг бас харуулад байна уу гэж бодож байгаа. Тийм учраас нэг арай өөр арга барилаар одоо Монголын шилдэг уншигчид байгаа. Энэ шилдэг уншигчдын арга барилууд энэ туршлагуудыг энэ хүүхдүүд бас үргэлж аль нэгэнд нь тохирох арга барил нь тэр хүүхдэд байхыг үүсэхгүй байна тийм. Тэгэд зөвхөн миний тэр унших арга барилыг бид нар тэр сургууль дээр хэрэгжүүлсэн. Тэгэд энэ дээр пункт гэл дэш өгсөд гараад ирчих. 3 сарын. Энэ дээр 4 удаа хичээл орсон. Тэгэхээр энэ бас өшөө цаашаа энэ олон уншигчдын энэ ур чадвар энэ арга барилуудыг нийт одоо хичээл болгоод энэ маста хүргээд дээрэс нь унших чадварын улсын олимпиадыг зохион байгуулагдсан боловсрол телевизэд бид нар төслөө танилцуулаад захирал одоо удирдлагуудад нь гэх мэтээ одоо ингээд цаашаа уншихгүй л ус сэтгэхгүй учраас яа харахгүй бүх юм нэгээр бас намжих хэрэгтэй учраас тасралтгүй сурцахын ч гэсэн сур үнс эндээс байгаа учраас бид нар иймэрхүү ажлуудыг бас ингээд хийх ёстой. Тэгээд энийг бол яа харахгүй нөгөө төрүүлж багаар хийхгүй бол ганц хүн энийг хизээч энэ том маст бол хүрэх боломж синержигийн зарчмыг бид нар яа харахгүй барих ёстой тий. Нэг хүн 50 кг өгдөг, нөгөө хүн 50 кг нийлэхээр 150 өргөдөг. Тэгвэл одоо 10 хүн 100 нийлээ 100 энэ төслийг хэрэгжүүлээ гэдэг ингээд ороход бол 1000 хүн энэ төслийг хэрэгжүүл дэмжиж ингээд явхад бол энэ Монгол орнд даяар энэ бүх өсвөр насны хүүхдүүд за дунд ангийн сурагчд, бага ангийн сурагчд гэдэг нэвтрээд гайхалтай уншигчд болохыг үүсэхгүй тийм. Мэлх гэсэн. Тий нөгөө нэг удаа биш нөгөө манай хүн чинь нэг хэдэн жилийн өмнө 3 4 жилийн өмнө нэг сургуулийн нэр өгөх гээд би тэр уралдаанд нь төрүүлсэн байхгүй юу? Язгуур гээд. Тэгээ язгуур баг сургуулийн нэрийг өгсөн байхгүй юу? Сургуулийн маань одоо нэрийг иргэн чинь яг тэр үед ийм гарсан нэг хатнаг за мэдгүй 100 хүний магадгүй 98 дэмждэг байж магадгүй. Зарим нэг нь жоохон гайхдаг байж магадгүй л дээ. Тэгсэн нэг хүн надад тэгсэн байхгүй юу? Ингээл нэг утга учиргүй тооц хийжлүүлээл илэргээд тийм хүүхдийг хүүхд болохгүй ингээд ядраагаад гэл надад нэг хүн тэгжсэн Америкт Монгол хүн л дээ. Бостон сурч хахад бид нар монголчуудаараа уулзж хахад. Тэгээ би тэр хүнд нэг ийм кейс ярьсан чи тэр хүн чимээг болсон байхгүй. Одоо Elon Musk шүү дээ. Tesla, SpaceX, Boring, Hyperloop гэдэг. Elon Musk чинь 13 настай байхдаа тэр өмнөд Африкийн сургуулийнхаа эргэн тойрны номын дэлгүүрүүд бүх номнуудыг уншаад дуусгасан байхгүй. Тэгээ 10 настай байхдаа тэр чинь програм зохиогоо тоглоом зохиогоо $500 зарцсан шүү дээ. Тэнгүүтээ нөхөр бол одоо ингээд нэг тийм амар зоригтой мундагтай гэхээс илүүтэйгэр нөгөө сүйр шинжлэх ухааны болон гоо зүүн дээрээс нь тэр хүний тэр философийн сүйр ойлголтуудыг багадаа тэр чинь мэдлэгийг нь олоод авсан байхгүй. Тэ? Мэдээж апдейт хийж байгаа. Тэр ерөнхийдөө зүгээр одоо юу гэдэг энэ одоо энэ түрүү хэллээ шүү дээ. 1077 медаль авсан 200-аад одоо шгшээгийн тамирч гарч байгаа. Эдгээр чинь маш том нийгэмд үр нөлөө бий болох байхгүй. Тэгээ эндээс би нэг Нобелийн болон англичуудын хийсэн 2 судалгааны дүнг зүгээр нэг сонсч яснаа л ярих гэдэг юм л да. Яг энэ хатнагийн яриатай холбогдуулаад нэгдүгээр нь болохоор ингэж байгаа. 2009 оны Нобелийн шагнал шиг санагдаж байна. Нөгөө юу удамшдаг вэ гэдэг нээлтийг шинээр шинжилсэн байхгүй. Одоо бид нөгөө одоо эсийн дотор бөмбөмхөн рибосом, цитоплазм, митохондри гэж биологи хичээлээр үздэг шүү дээ. Хим биологи хичээлээр үздэг шүү дээ. Тэнгүү дотор талд нөгөө нэг юм утаслаг юу байгаа шүү дээ. Хромосом байгаа шүү дээ.
Тэр чинь ингээд одоо чи өвгөө дуурсан, чи эмээгээ дуурсан. Чи одоо хинийхээ цаг дуурасыг гэдэг нэг ээж нар тэгдэг шүү хөвгүүдийг те аав нарыг дандаа буруутгал те. Тэгэнгүүт тэгсэн чинь ингэдэм байна. Хүний сурч байгаа knowledge буюу мэдлэг зуршил буюу habit хоёр удамшд юм байна. Тэрийг одоо шинжилгээнд тогтооцсон байна. Жишээлбэл би 20 настай байхдаа гадаад хэл мэддэггүй байжээ. Би анхныхаа одоо хүүхд гарчээ. 30 настай байхдаа би англи хэлтэй болсон байхгүй юу? Миний 2 дахь хүүхд гарчээ. 40 настай байхад би Франц хэл үзсэн. 3 дахь хүүхд гарчээ. Тэнгүүт намайг англи хэл сурцсан байхад гарсан хүүхэд миний 20 настай байхдаа одоо хүүхдээс том хүүхдээс хэл сурах чадвар 2 дахин илүү өндөр чадвартай. 3 дахь хүүхд маань эхний хүүхдээс бүр өндөр, 2 дахь хүүхдээс арай өндөр, аль алинаас нь Францыг сурах чадвар өндөртэй байгаа байхгүй. Тэгэхээр бид нар зөвхөн үг цээжилж байгаа гэж чинь өөртөө ч чийжлээд байгаа юм шиг. Өөр хүүхдүүдийнхээ нэг генийн одоо тэр скилс буюу чадварыг сайжруулад байгаа байхгүй. Яг үнтэй ижилхэн тамхи татдаг хүний татдаггүй байхад одоо шил тамхи татдаггүй байхад төрсөн хүүхэд нь бол уушгины хор тавтараар өвдөх магадлал байгаа байхад тамхи татдаг байхдаа хүүхдтэй болох юм бол тэр хүүхэд нь эхний хүүхдээс уушгины хор тавтараар өвдөх магадлал өндөртэй ч гэдэг юм уу. Тэгэхээр энэ ч нөгөө зөвхөн бид нар өөрсдийнхөө төлөө амьдраг байхгүй. Ирээдүйнхөө өмнө хариуцлагатай амьдарч байгаа байхгүй. Тэгэхээр сайн муу зуршилч гэсэн яах нь нөлөөлдөг. Одоо жишээлбэл минутанд 1300 гэж хэлж шүү дээ. Минутанд 700 уншаа сурцсан байхад хүртэл яах нь нөлөөлдөг байна шүү дээ. Тэгэхээр энэ бол ингээд зөвхөн одоо байгаа хүүхдүүдэд төдийгүй Монголын ирээдүйн иргэдэд асар том хөрөнгө оруулалт хийж байгаа л гэж хэлэх гээд байгаа байхгүй. Хоёр дахь нь болохоор англичуудын хийсэн судалгаа. Би энэ судалгааг 2011 онд тухайн үеийн эрүүл мэндийн яамд нь бүр хүргэж өгчсэн байхгүй. Энийг хэрэгжүүлээч гэж. Нийт эрчүүдийн 17% төрөлхийн ийм бак төрд юм байна л да. Одоо ямар ч фитнес хийхгүй багт л ингээд ийм бие билдер сайтай одоо хатнаа шиг болдог юм байна л да. Ийм юу далбаа малбаатай, гурван талгаат малгаатанд гарцсан тий. Яагаад ингэж гэдэг юм бэ? Тэгсэн чинь зарим нь болохоор 1000 фитнес хийгээд их тусыг ис олд юм байна л да. Яг ерөнхийдөө дийлэнх нь бол нормалны ингээд юу аавна гоё болно. Тэгтэл ер нь зарим нь бол яаж фитнесээр хичээлээд нэмэргүй юм байна л. Яаж чидээд хорч исэн торхой юм байна л. Яасан бэ гэсэн чинь тэрний судалгаа нь ерөөс ингэ англичууд 37 жил тэр судалгаа хийсэн байгаа байхгүй. Тэгвэл чинь хүүхд төрнө шүү дээ тий. Ингээ хүүхэд дөнгөж төрөнгөт корд гэж байгаа шүү дээ. Хүй тий. Тэрийг нь 3 минутын дараа таслах хэрэгтэй байна л да. Тэнгүүд тэр ихийн ихсэнд байж байгаа ферм буюу төмрийн нэгдэл нь тэр хүүхд рүү яах нь шилжиж ярих хугацаа юм байна л да. Би чинь судалгаа яриад шүү дээ тий. Тэгээ хүүхдийнхээ бие рүү эхийнхээ хүйгээр дамжиж эхэст байгаа тэр ургийг агуулж ирсэн эхэст байгаа тэр төмөр нь ингээд бүрэн шилжиж орд юм байна л. Тэрний дараа 3 минутын дараа ингээд хүүгийг таслах юм бол тэр хүүхэд дархлаа өндөртэй, сэтгэл зүйн хувьд өрсөлдөх чадвар өндөртэй, сэтгэн бодох чадвар хурдтай тийм төрт юм байна. Одоо өсдөг юм байна л да. Багасаа тэгээ хоёр дахь нь бол эхийн сүний одоо хооллолт юм байна л. Тэгэхгүй болохоор нөгөө шууд төрөнгүүт нь тасалчих юм бол тэр нөгөө орох байсан төмрийн нэгдэл нь орж амждаг юм байна л та. Тэгэнгүүт л тунай муутай цус багталтай тархины одоо юу гэдэг юм янз бүрийн юм асуудлууд үүсдэг юм байна л та. Тэгэхээр зүгээр энийг эрүүл мэндийн яам шилбэл ингээл энийг англичуудын ихэнх хэмнэлгүүдэд хэрэгжиж байгаа. Энийг хэрэгжүүлчихв шүү дээ. Тэ? Хүчнөө монголчууд ингээд бүгдээрээ бактерихгүй дээ шүү дээ. Тэгэнгүүт би тэрийг баахан судалж ирсэн байхгүй юу? Тэр чинь Америк тухта 2 удаа их баригчийн сургалт суусан байхгүй юу? Энийг бас ингээд судлаад шүү дээ. Өмнө нь ч тэр хожимч тэр. Тэгвэл монголчууд болохоор ингээд 2 хором буюу 15 нэг хоромч 15 минут шүү дээ. Тэгээд агшин гэхэр чинь нөгөө секунд дойлг явна шүү. Тэг чинь ойролцоогоор ингээд Монгол уламжлалтаар бол яадаг гэсэн хүүхдийг ингээд төрүүлээд тэгээд амлуулаад тэ одоо би жоохон залуучуудад муухай мэх гэж магадгүй шүү дээ. Хар зунгийн гарсны дараагаар ойролцоогоор хагас цагийн дараа хүүгийн таслаа гэсэн байна. Тэгэхээр нөгөө монголчууд нөгөө тийм идэрхийг бярлахаг тэмцэх чадвартай эдэр гэдэг чинь бас байгаль цаг уурын онцлогоос гадна тэр хүүхд төрүүлэх үеийн процесс байсан байгаа байхгүй юу? Энийг би баталж чадаагүй л байна л да. Тэгэхээр англичуудын судалгаа бол окей. Зүгээр монголчууд тийм. Тэгэхээр одоо бол зүгээр л энийг яамны нэг сайд нь шийдвэр гаргаад бүх эмнэлэгдэр төрх эмнэлэгдэр хэрэгжүүлэх 3 минут л хүлээж эхэлдэг тийм шүү дээ. Тэгээл тасвал. Америкт манай ихний хүүхд төрсөн намайг сурч хахад гэсэн чинь эмчт нь энэ судалгаа юм байна гэсэн чинь өө наа чи өстө сонирхолтой юм байна шүү дээ. За окей чи ингээд 3 минут хүлээмүүлээ гэдэг. Оо ингээд авчлаа. Хоёр дахь хүүхд нь Монгол төрсөн чинь эмчтэй хэлсэн чинь юу солиороод байгаа чи гараад байж чи. Ямар ч тийм байхгүй. Тэгээ зүгээр гихмит энэ бусад улсуудын судлаад байгаа энэ мэдлэгийг айл үжи шинжлэх ухаанаар тестлэгдсэн энэ зүйлүүдийг л бид нар хэрэгэлдэг болчмоор байна л гэж байна. Тэгэхгүй баахан биологи юм байна. Би зүгээр сая хатнагийн бас яриан дээр бодоод ахгүй. Одоо энэ хүүхдүүд яагаад уншихгүй байна гэнгүүт бид нар чинь ингээ багтаа ингээд нэг өөр амьдралаар тэ ном уншиж амьдрдаг тэрний үлгэрийн ертөнц бүртэнцээр энэ нүрээ юм
Visual хэлбэрт ороод энэ сатарах видео зүйл болчихсон. харин. Тэгээд түрүү асууж яхад нь YouTube үздэг гэдэг. YouTube одоо жишээлбэл ийм хүн хэрхэн суралцах вэ гэдэг ийм судалгаа байсан чинь сонсоход хамгийн бага. Дараа нь юу байлаа? Уншихад байж магадгүй тий. Тэгэнгүүтээ юу үзэх юм бол одоо видео үзэх юм бол арай өндөр, оролдож үзэх юм бол бүр өндөр. Бүр 90% нь бусдад заах юм бол тийм яс юм байгаад байна тий. Тэр жишээлбэл одоо бидний дараагүй магадгүй би уншихгүй би энэ чинь видеоноос үзчихье гэдэг болчих юм шүү дээ. Яг одоо л ер нь одоо ч нөгөө бэлэн бид нар видео үзэж байгаа нөхцөл тарих ажиллах нь асар бага болоод эхэлж байгаа юм л да. Тэгэхээр бид нар заавал уншиж энэ зүйлийг дотроос бодож харж төсөөлж дүрсэлж илүү ажиллаж бид нар өгч зүйлийг л хэлээд байгаа. Тэгэхээр хүүхдүүдэд хэдий гоё видео үзээ тэндээс юм сураад байгаа мэд боловч ном уншуулж тархийг нь өөрийн тэр төсөөллийнх нь бий болгох гэдэг юм шүү. Одоо нөгөө Цицерон гэдэг нэг дээр үйд хүн байлаа шүү дээ. 2000 жилийн өмнө. Одоо бид нар уулзсан шүү дээ түүхэн дээр л байдаг. Тэр хүн анх удаа тэмдэглэсэн юм байна л да. Энэ одоогийн энэ хүүхдүүд үү гэж. Тэгээд яг үнэнгээ хэлэхэд энэ бол хүүхдүүдийн буруу биш байхгүй юу? Технологийн технологи шүү дээ. Тийм шүү дээ. Анх нөгөө гал гэдгийг юм боллоо тойр цуусан дугуй хийгээл дандаа инновацууд явж ирсэн чинь нийгэм өөрчлөгдөв те. Одоо энэ Zuckerberg гэдэг чинь бол 15 жилийн өмнөөс өсвөлээ цоошин нийгэм рүү явчлаа шүү дээ те. Тэр ерөөсөө энэ технологийн хөгжил байхгүй юу? Манай аав маавын үеийнхэн гэдэг шүү дээ. Бидний үеэс номыг уншдаг байсан тэр гэдэг. Тэр үед тэгэл компьютер байсан бол адилхан тоглоно шүү дээ те. Бидний үед чинь өсрэл Sega хожоо танк манк тоглодог, Mario өдр тоглодог шүү дээ те. Одоогийн хүүхдүүд чинь ингээл Counter Strike ч юм уу PUBG байсан бол тоглоно шүү дээ. Зөв технологиор дагаад явж байгаа. Гэхдээ нөгөө хайж болохгүй зүйл гэж бодсон шүү дээ. Жишээлбэл одоо юу гэдэг одоо далайн ирчилсэн хөвөөний хажуугаар хилэн хар азарган дээр гоо сайхан бүсгүй давхиж яах гэж хэлэх юм болов шүү дээ. Бид нар өөр их өрөн өөр хар азраг, өөр гоо сайхан эмэгтэйг төсөөлнө шүү дээ. Тэнгүүт нь Mel Gibson-ы кинон дээр нэг морьтой давхиж байгаа хатан зоригт ингээ кино гарах юм бол бид нар яг нэг өнцгөөс харж байгаа шүү дээ. Яг ижлэгэн өнгийн ховтос оймс болчингийн ялгарл харна да тий. Тэр нөгөө унших гэдэг чинь хүнд нөгөө нэг төсөөлөн бодох чадварыг өгч байгаа. Гэтэл яг эцсийн Эйнштейний хэлсний гайхалтай өгдөг шүү дээ. Логик чамайг А цэгээс Б цэгт хүргэнэ. Төсөөлч чамайг хаасайгүй аваачна гэж. Тэр нөгөө хүүхдүүдийг ингээд ялангуяа 5 наснаас 15 нас дээр тэр brain trace гэдэг ном дээр гардаг шүү дээ. 5 наснаас 15 нас гэдэг бол тарих бол яг ингээд нөгөө биологийн хувьд өсөлтийн нас юм байна л да. Ингээд эсүүд нь ингээд хуваагдад томорч байгаа. Тэгээ 15 наснаас хойш бол хүний тарих 1.2 1 кг 200 г-аас тасралтгүй нэмэгдэж тий. Тий нөгөө бор тархин дээр суух байхгүй. Тий. Тэр нөгөө бор тархин дээр мэдлэг суух чинь нэг өөр хэрэг. Гэтэл яг тэр тархи чинь нөгөө жижигээс томорч явах явцдад сурсан мэдлэг бол хүний нөгөө баг интимима гэдэг байгаа байхгүй. Ухамсарт угаасаа заягдсан мэдлэг гэж хэлээд байгаа байхгүй. Интимима гэж. Тэгэхээр яг 5 наснаас 15 насны хооронд бол яг тэр 10 жил бол хүний ингээд төсөөлөн бодох чадвар, ирээдүйд өөрийгөө болох, монголоор нөгөө хүн болох байгаасаа хөлөг болох унаганаасаа гэдэг хүмүүжил төлөвчдийн хамгийн супер үе байгаа байхгүй. Тэгэл энэ үе дээр л одоо бид нар хүүхдүүдэд цаг зарцуулах хэрэгтэй, хамт ажиллах хэрэгтэй болчихж байгаа. Тэгэхгүй ингээд ажилдаа явдаг, тэгээд янз бүрийн гэртээ YouTube-ээр том хүний юм үзэж яриад алаа хятадтай кино мөн үзээд одоогийн хүүхдүүд чинь зомби те ингээл баахан зэрлэг юм үзсэн. Тэгэд ийм юмараа өөрсдөө үзүүлчээ тэгээд дараад нь өөрсдөө тэдрээс сайн сайхан юм ихэд хэцүүлчихэж байгаа юм. Технологи хөгжсөн тэгэл зөв зохистой хэрэглээ гэдэг зүйлийг л бий болов. Ер нь бол одоо энэ технологийн хөгжлийн хүрээнд ч гэсэн ер нь хоёр зүйл байгаа. Зүгээр нэг автомат нисгэгч одоо юу гэдэг нь те автомат хором дээр нь тавих онгоцыг те эсвэл одоо тэр хийж байгаа зүйлээсээ хүн суралцж явах, үзэж байгаа зүйлээсээ бас хүн тасралтгүй суралцж бас болох байхгүй те. Тэр тоглоом тоглож байхдаа Warcraft дээр тоглож байхдаа хүртэл тэгэл тэр улс орнуудын тэр нэр байшил, хуучинтэй цаг, газар зүүн байрлал байшил гэл бүх нэр усыг ч гэсэн ингээл тогтоол дараа нь энэ чинь ном дээр уншихад хүртэл яг л харагдаад эхлэх л байхгүй илүү танил санагдаад эхэлдэг. Тэгэхээр бас энийг үнэхээр тэр технологи ашиглаж тэр тоглоом тоглож байгаа эдгээр бол арай өөр өнцгөөс бас чиглүүлж өгөх хэрэгтэй тийм эцэгчүүд нь. Гэхдээ мэдээж зөв зохистой хэрэглээ дадал бий болгох тийм. Одоо тэр зөв зохистой хэрэглэлийн дотор бас интернет байна. Ямар нэгэн мэдээ үзээд өстой how to гэж эхлээд ямар нэг юм хайхад ингээд маш олон сайтууд гарч ирдэг. Би бол жишээлбэл гол нөгөө мэдээллийн их сурвалжийг зөв олж авч барихгүй бол жишээлбэл юу гэдэг одоо дэлхийн мэдээ бол дэлхийн том агентлуудыг харахгүй бол бусд нь худлаа байж магадгүй гэдэг тий. За бизнесийн ямар нэгэн онол юмнууд байх юм бол аль болох нөгөө Harvard бизнесийн ч юм уу тийм бодит юмнуудыг барьж авах. Тэгэхээр тэр ялгаж салах юм бас нэг учир байгаа дах шиг байна тий. Одоо нөгөө энэ олон мэдээлэл дундаас өөрт хэрэгтэйг нь авах, зөвийг авах гэл тий. Тийм юм байна. Явж үзэл хог цайгаа. Одоо энэ подкаст их
Мундаг сонсож байна. Би зүгээр подкастыг үзүүл сонссонгууд 18, 19 оны тоон сонсогчийн тоон 2 дахин нэмэгдсэн. Видеон дээр 3-5 секунд гэдэг үзүүлэлтүүд яригдсан бол подкаст дээр 80-д бараг 90% гэд нэг ихлүүлсэн бол бүтэн сонсдог гэдэг байгаа байхгүй. Тэгээ бид нар ч сайхан машиндаа ингээд төгжирж явах үе үед бол энэ бас их сонсох гой боломж байгаа тань тий. Харин тий. Манай Эрдэнэ бол подкаст яваад байгаа. Нэг юм эхлээл яваал. Тэгэл суралцах гал үзэл тараал. Түрүүний хэлдэг нэг яг ном подкаст одоо жишээлбэл би видео 3-ыг харьцуулахад ямар нэгэн ном барьж авч унших, хоёрдугаарт аналог подкастаас 1 цаг сонсох эсвэл 10 минутын юм саммаринууд байдаг шүү дээ номны тухай. YouTube үзэх 3 бол бас төсөөр байгаад тах шүү. Яг үнд нь орж мэдэх, хоёрдугаар зарцуулах хугацааны явд подкаст видеоор их төвхтэй нэг ихлээр 1 цаг бод 1 цаг л сонсно. Ямар ч өөрөө хурдлуулах боломжгүй. Ном бол ерөнхийдөө ингээд гүйлгээд юм уу өөрийн хурдаар тохируулаад идэр явчихдаг. Бас тийм юм байх шиг байна тий. Ер нь эрг юм айгуу сайн. Одоо саяхан нэг тэр болцоохон юмч бичсэн байлээ Twitter дээр. Хүн ингээд 5 цаг стресстхэд тасралтгүй 6 цаг биеийн тархлаа ундаг гэд. Тэр нөгөө ингээд муу мэдээ ингээд үзээд ахаар чинь те. Нөгөө масура эмотогийн судалгаа байгаа шүү дээ. Усны гайхамшиг гэднэр гэх те. Хүний биеийн 70% ус те. Тэгэл нөгөө шууд муу юм стресстэй л ахаар чинь ингээд нервтэй л байна те. Тэгтэл сайн юм бол тэгэл бас явж. Тэгэхээр ер нь хүмүүс тийм сайн юмыг л зөв мэдээг л хүргэх хэрэгтэй юм шиг. Одоо тэр чимгээ гавьт эмчийн бас нэг туршилтууд үүд юм лээ. Сонирхолтой. Яг одоо яг Японоос үүсэлтэй яг энэ 10 гарилыг одоо усны гайхамшигын талаар лекцүүд уншдаг. Тэгэл тэр яг хийсэн тэр турш 6 цагийн дараах тэр ус хөлдсөн байдлыг бас харуулсан. Яг л юм бэл л дээ. Тэгээ Metallica сонсгоол тэ нөгөөх төр нь болохоор зөвхөн төрийн дуулаа сонсгоол ингээд явхад яг талстууд нь нэг нь бол жигд ингээд явцсан. Нөгөөх нь бол тэ жинхэнэ одоо юу гэдэг нь бүр арзаагаад ингээд хөлдсөн байдаг чи гэдэг юм. Тэгэхээр яг бас ус амтай дээр гэдэг чи бас энэ тэр тэгэд бүр өнгөрсөн жил найз нь нөгөө 7 сарын 16-наас 23-нд Аполлоны 50 жилийн ойд оролцохгүй Орландод шүү дээ. Тэгээд тэр чинь нөгөө саран дээр хүн буусан. Тэгээд одоо ингээл модон жорлонгоо солиогөөж юу Марс солиороод байгаа ингээл манай Монголд бол загнахаар шүү дээ. Энэ бол тий энтгэг 800 сая модон жорлонтой. Тэгтэл 2 удаа Чандраяа гээд сарны хөтөлбөр явуулчлаа тий. Тэгсэн чинь тэнд нэг сони юм сонссон. Манай Өлзий утаг доктор Өлзий утаг. Тэгсэн нөхөр ингээд их сони юм судалсан байл л дээ. Яасан гэсэн чинь гагагерц гэж байна шүү дээ. Одоо дууны давтамжтай. Тэгэхээр одоо 432 гагагерц бол одоо яг юу юм байна л та. Байгалийн ингээд natural sounds юм байна л да. Адуу янзгаах, ус урсах ингээд зүгээр л байгаль дээр байдаг бүх төрлийн саунд хүүхэд ойлгох юу гэдэг ингээл ээж юм өвөө юм уу гэл байт юм байна л да. 440 гагагерц гэхээр бид нар технологиор гаргасан юм байна л да. Тэгэхээр нөгөө ингээд жишээлбэл амиа орлож байгаа хүмүүсийн дундх жагсаалт өвчин авж байгаа хүмүүсийн дундх энэ статистикийг үзэхлээр гагагерц нь байгалийн биш гагагерцээр дуу авийг авж байгаа хүмүүс нь маш их стресстэй байна л да. Тэгэхээр ингээд YouTube дээр гарцсан байгаа. Би бас ингээд сонсож байгаа залуучууд бас хүмүүс хэлэхэд энэ YouTube дээр ингээд сонсгож байгаа дуугаа 432 руу хувиргадаг тийм одоо апууд гарцсан байгаа. Тэгэхээр ингээд ямар нэгэн дуу муу сонсгож байгаа бол 432 руу сонсох юм бол тэ. Ялангуяа Моцартын дуунууд бол дандаа 432 дээр байна гэж байгаа байхгүй юу? Тийм учраас нөгөө хүүхдүүд тайвшираад байна гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр ингээд ямар ч 440 ГГц-ийг 432 руу хөрвүүлж болт юм байна. Тэ? Тэгэхээр ингээд тэр судалгаанууд чинь ингээд нэг юм хэлээд байна шүү дээ. Тийм учраас бид нар ингээд ялангуяа нөгөө мэдлэгтэй байх тусмаа бид нар илүү ингээд баталгаатай амьдрах боломжтой болчиход. Яг нөгөө энэ бол Largo rhythmic baroque music гэж байна. Largo allegro гэдэг энэ хэмнэлүүд шүү дээ. Largo хэмнэл болохоор яг наад 432 440 гэдэг нөгөө ялгаан дээрээс нь гаргаж ирдэг 8 герц гарч ирнэ 10 герц гарч ирнэ. Тэгэхээр нөгөө яг энэ альфа долгионд байдаг тэр үе байгаа байхгүй. Тэгэхээр энийг яг хөгжмөр өгдөг. Моцартын аянууд дээр болохоор дийлэнх нь. Тэгэхээр нөгөө бид нар яг энийг одоо бидний бас аргалдаг ашигладаг техник баг тамирч дээр тархийг альфа долгионд оруулна гэдэг. Тэр нь болохоор 8-аас 12 герц дээр байх юм бол тархи альфа долгион дээр стрессгүй тийм орчин өөртөө бий болгодог. Тэгэхээр сурц юм хүлээж авах чадвар маш өндөр байдаг ийм үе байдаг. Тэгэхээр энэ дэр болохоор нөгөө хоёр тусдаа чигэвч тэгэхээр энэ дэр яг нэг нь болохоор яг байглаараа нөгөөх нь одоо яг технологи энэний ялгаа тэр 8-аас 12 герц дотор тэр чимээг өгч байгаа шүү дээ. Тэгээ энийг бол бид нар аягүй сайн ашигладаг. Одоо энэ за технологи ном юу гэхээс илүү бас нэг суралцдаг зүйл байна. Тэр нь яг ингээд одоо байгаль яриад эхлэхэр чинь хоёр найзтайгаа сууж байгаа бас дэлгэмдүүлээд хэлье тий. Ингээ хоорондоо бид нэр ярилцаа бас их мэдээлэл авна тий. Одоо манай хоёр найз мэдж байгаа бас жисгийн залуучууд тий. SEO подкаст гэдэг хийгээд. Тэгээ ингээд нэг сэдв өгөөл нөгөө сэдвэр 3 талаас нь 4 талаас нь ярьж байгаад гарч ирэхтэй хоорондоо хөш тэр чи ямар гоё юм. Би энэс ингээд байнгын суралцчихэд гэдэг. Тэгэхээр
ялангуяа манай яг энэ GC дээр бид нар бол ингээд уулзсангаа нөхөрлөнгөө тий ямар нэгэн төсөл хөтөлбөр гэж явдаг гэсэн би энээсээ бас байнгын суралцж яадаг, өөрийгөө тасралтгүй нь хөгжүүлж яадаг. Нөгөө талдаа нөгөө юм мэдгүй байхаа мэдж авч яадаг. Тий тэгжээж нөгөө шуналн ч юм уу, атархлан ч юм уу сорилт нь төрж штэ. Бас тийм гоё хөгжлийн төвшин байгаа тий. Ямар ч орчин суралцсан даа ер нь. Яаж суралцж болно даа. Яаж суралцж болно даа. Тэг гişүүдийн маань GC-ийн гişүүдийн маань хувьд бол яг харахгүй бас нэг салбартай манлайлж байгаа бас олон шилдэг залуусын төлөөлөлүүд их тэгээд ийшээ л ханддаг штэ. Жишээ нь би тэр групп рүүгээ шууд бичдэг. Тэгэхэд энэ дунд чинь тэгэл 5 10 шууд гараал ирдэг. Өн чинь юм штэ, тийм штэ гэд. Яг харахгүй одоо бид нар нэтворкинг хийх ёстой тий. Тэгэл асуудлуудаа дундаа ярилцдаг байх ёстой. Эндээс тусалцаа авдаг ёстой, тусалдаг байх ёстой. Ерөөсөл Надад зүгээр нэг юм мэрэгчлэтнүүд бол их. Би ч одоо миний хуулийн санхүүгийн олон зөвлөхөд хүний нөөц ингээд мөнгөний нөөц бол мөнх нам дээр очдог ч юм ингээд яг хүн болгоо өөрийн засгийн газараа бүрдүүлэх ёстой байгаа. менторууд гэж байна. Бидний гоё хөгжүүлдэг, чиглүүлдэг тийм тий. Хүн болго хэлээд бас засгийн газар. Би одоо хууль гэхэд хууль руу хуулийн чиглэлээр ханддаг нэг хүнтэй санхүү зөвлөх гэвэл одоо тий өөрийн гэсэн зүгээр тий нөгөө найз нөхдүүд дунд чинь яг ийм усуд байж байгаа шүү дээ. Гадаад харилцаа гэхэд яг магадгүй одоо энэ чиглэлээр гадаад дотоод явцсан энэ чиглэлээр нөгөө боловсролын зөвлөх үйлчлэгээ байдаг тий гадаад оюутан сургадаг ч гэдэг юм уу. Тэгэл одоо энэ гадаад харилцаа юу гэдэг гадны элчин сайдын яамдуутай бас харилцаад ингээд яг ажил мэргэжлээс хамаарат тэр ийм бас нэг харилцагчтай хамтрагчтай бас байх хэрэгтэй гэл ингээд явж л байх хэрэгтэй байлээ л дээ. Таны хамгийн дотны 5 хүний дунд чинь та өөрөө монголчууд ирж алттай дэрэгдэх гуй шаарлан гэдэг байгаа шүү дээ. Ер нь юу сонсч ямар мэдээлэл дунд юу ярьж байж чинь тэрүүгээр хүн өөрөө ч бас ингээд хөгжиж байгаа шүү гэн тий. Тэр бас тийм орчин байна. Стэнфорд их сургуулиас судалгаа хийгээл. За ер нь хэдэн хүн байхад л team working одоо нэг багийн тоглолтыг хамгийн төгс хийдэм бэ. Нэг хүн хэдэн хүнийг хамгийн төгс өдөрт юм бэ судалгаа хийгээсэн байгаа. Өчнөө жил судалгаа хийж байгаа л за ер нь 8-аас 12 дунджаар 10 юм бэ. Нэг хүн 9 хүнийг өдөртгөл асуудалгүй мэн гэсэн чинь. Манай хөнөөчөд ирэн 10-т гээл. Чингис 10-т гээл явцсан байхгүй. Айл үржээ те. Тэгэл зөвөр найз нь өнгөрсөн жилийн хугацаанд 2 жилийн хугацаанд нэг тийм сонирхолтой чаленжтай гэх юм уу сорилттой нэг юм хийхгүй да. Тэгээд тэрийг нэг задлааг байгаа да. Гэхдээ манай хатаа дээр багсаг мэдж байгаа. Нөгөө физикийн, химийн, сансрын чиглэлээр орохгүй. Тэгээд миний яг уг одоо төгссөн сургууль чинь бол юу штэ. Хууль штэ. Үндсэн хууль эдэр гэл ингээл хоёр ч хуулийн сургууль төгсөөл криминалистик эдэр гэл ингээл солиорол явжсэн байхгүй. Тэгэл дараагаар нь болохоор ингээл түүх рүү нөгөө криминалистик ашиглаад түүхийн нөгөө 7 жилийн тасралтгүй байсан ажилтнаар байхгүй түүхийн судалгаа Чингисийн байлдан дагуулсан газруудаар ингээл яваал Афганаар нь тэнээлтэй тэгэл ингээл дайн болсон хүтний байлдан далан балжуудын байлдан ингээл нөгөө том профессор өвөнөрийг дагуулаад дагаад ч юм уу явж байгаа шүү дээ нөгөөдөл чинь за энд ийм болсон байна энэчнээс ингээд замах эндээс 30 мянган зэрэгтээрэд ингэж нахуу гүний тулдааны зэрэгээ ундаг чинь энэ байхгүй гэл ингээл Монголын нутаг дэвсгэрдээгүүр 7 жил найсан тэгж явахгүй юу. Тэгээд ерөөсөө яг тэр мөчөд бол эхлээд бол нэг хуулийн англи хэл маань нэлээд гайг болцсон байсан чинь дараад нь түүхийн инглишэд явчихдаг байхгүй нөгөө Jack Weatherford сан эдрийг байгуулаад тэгэл түүхээр бол ер нь ямар ч хүнтэй ном хэлэхэд бэлэн болоод хэлний хувьд ч тэ. Тэгээд 2 жилийн өмнөөс эхлээд нөгөө ерөө сансрын технологи физик рүү орчдөг байхгүй юу. Тэгсэн чинь яалч байгаа байхгүй сүүлийн жил бол ерөөсөө science english-ээр хүчилж байгаа байхгүй юу. Тасралтгүй сургалтгүй тэгээд нөгөө нэг NASA дээр те энтэх дээр те одоо Роскосмосын төвшөнд ч гэдэг юм уу Японы JAXA-гийн төвшөнд ч юм уу дэлхийн томоохон одоо лаборатори судалгааны газруудад очиж презентац тавина шүү дээ те. Тэнгүүт чинь яг нөгөө нэг наваг хараад байгаа. За энэ бол яг ингээд манай юм физикийн салбарын хүн биш байна. Гэхдээ айгүй сонирхолтой байна гээл те. Тэгээд нөгөө хүн чинь нөгөө бөөсний оноо гэж үздэг те. Бөөс юм болсон. Тэгээд хэрвээ бөөс бишээ тэгвэл чи загсны тухай яриад байгаа шүү дээ. Хэрвээ загс өстэй байсан бол бөөстэй дэш таарна гэдэг шүү дээ. Тэнгүүтэл яг хөө сансрын тухай эхлээл нэг ярьж байгаа л ерөнхийдөө л ярьж байгаа л гэлж жоохон эвгүүтч мэгүүтэл ирэнгүүт нь. Тэгэхээр манай Чингис хаан жишээлбэл юм сансарлуу чиглэсэн юм ширээтэй өнгөж тамхтай байсан. Чингис хаан гэлэнгүүт нөгөө хүн л болсон хойнтэй нөгөөдөл чинь өөх тийм үлжид хаан юм ордон байгуулжсэн юм уу? Одоо зоосон дээр ингэж дэлдэжсэн юм уу? Монголд 8000 жилийн өмнөх нь сансрыг дүрсэлсэн Чулуун зэвсгийн үеийн хадны зураглал байт юм шүү дээ. Вау. 1934 онд 25 настай
нацагт орж Альберт Айнштайныг 54, Никола Теслаг 75 таа байхад нь Марсын тухай ингээд шинжлэх ухааны 7 асуулт тавьсан шүлэг биччихсэн байна. Бидний цар хөрөө бол ийм гэж хэлэнгүүт ч нөгөө гол сэдвээс нь хазаагаад нөгөө зүгээс шалгаж байгаа байхгүй. Тэгээ за тэгээ яасан гинэ мэдв гэдэг хүүхдээ гэдэг ингээд л. Тэгээ ерөнхийдөө бол яг Марсын гадаргуунд Ферм 2 O3 дэлхийгээс 54 оны 6 сая км-ийн цаана байгаа. Тэгэхээр дэлхийд 24 цүл байгаа. Тэндээс хамгийн хүйтэн цүл нь Монгол. Тэгэхээр бид нар ийм одоо судалгааны төв байгуулах гэж байгаа маягаар браво гэж байгаа байхгүй. Тэгэхээр нэг бөөснөө нөгөө шиг байх юм яриад яваад байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөл банкын суралцах тэр нь айгу хаппи явах хэрэгтэй шүү дээ. Ял биш. Тий. Анзаархад ер нь Монголыг дэлхий рүү чиглүүлээд байгаа 3 хүн байж ойлгоод шүү дээ. Одоо манай Эбо бол Марса гэж байна уу? Марс гэж би хоёр нэртэй яриад байгаа. Тэгээ Mongolian Aerospace and Research Science Association гэдэг нь болохоор Монголын сансрын судалгаа хөгжүүлэлтийн төв гэж байгууллага. Тэгээ одоо бид нар яг Оросын Роскосмос, Америкийн NASA, NASA-гийнхэн доор MIPAG Mars Exploration Program Analysis Group, нөгөөх нь International Mars Exploration Working Group, за Энтекийн ISRO гэж байгаа, Японы JAXA гэдэг энэ байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ зарлагдаагүй төсөл байгаа. Гэхдээ ерөнхийдөө бол бид нар бол сансрын технологийн салбарт өрсөлдөх цоошин боломж бол монголчуудад байна. Тэ бид нар Монголын эдийн засгт жилд 20 тэрбум долларын эргэлт авчрах эдийн засгийн одоо маппинг хийж байгаа байхгүй юу. Тэр одоо сонсож байгаа хүмүүс бол өстой нэрэ лаажинда гэж хэлж магадгүй. Тэгтээ бид итгэх хэрэгтэй байхгүй юу. Тэрвээ Elon Musk Cybertruck-аа зарлаад 7 хоногийн дотор $10 billion усгаж шүү дээ. Манай эдийн засаг чинь 10.6 billion шүү дээ. Тэр бид нар бол ер нь Монголын эдийн засгийг маш хурдтайгаар зөвхөн уулуурхаагаас биш мэдлэг тулгуурласан, технологи тулгуурласан. Одоо манай энэ Хатнагийн, Дэмбэрлийн, Эрдэнэ баярын ИБ одоо VUVU M+ World Plus гэж явж байгаа шүү дээ. Энэ талбар руу бид нар хөрөнгө хаях хэрэгтэй. Тийм учраас одоо бид хөрөнгө байгаа. Оюухан академи сая Америкт нээчээд ирсэн. 4 дахь улс илүү. 4 дахь улс тий. Нээлттэй хийчээд анхны эсэлдээ авчаад хүрээд ирсэн. Тэгэхээр Монгол энэ оюуханы чадамжийг дэлхийд экспортлж гин гэж ойлгоод байгаа. Тий, одоо зөвхөн одоо Монголдо гэдгээр биш. Мэдээж Монголдо үйл ажиллагаа хүнд. Гэхдээ одоо яах аргагүй бидний гаргасан амжилт гадныхны анхаарлагч бас ингээд татаад ингээд явж байгаа учраас бид нар өшөө гадагшаага тэлэх ёстой байна гэдгээрээ эхлүүлсэн. Тэгээд одоо энэ жил ер нь одоо энэ жил 20 улсад франчайз салбаруудыг нээн 20 онд 20 улсад тийм. Гэхдээ нийт одоо сая одоо ингээд 4 дахь улс явжлаа. Киргиз, Румын, Хятад, одоо Америкт одоо 3 сар шивэд гэл ингээд эхлээд явна. Тэгээд аппликейшн бас давхар гарч байгаа. Давхар аппликейшн гарч байна. Эх 7 хоногт одоо Memo Words гэдэг олон хэлний аппликейшн байгаа. Тэгэхээр бас л нэг олон аргын нэг өөрөөр хэлбэл одоо шүүмжлэгчд бас зөндөл байгаа. Одоо намайг шүүмжлэх хар мянган хүн л байж ш тийм. Нэг мэдээ ороход л доор гэл бичээд ихэндээ хямрдаг байсан. Одоо бол тоохоо байсан ш. За урдх ажил би юу хүсэж байгаа мөрөөж байгаа. Тэгээ эндээ өрхийн төлөө л явъя. Тэгэл ямар ч хүн тэгэл дэмжигчд байдаг, үүсгэгчд байдаг учраас тэгэхээр өөрийнхөө зүйлийг бол шин сэтгэлээс те ууггүй тэгэл тасралтгүй үр дүн гаргахын тулд хамт олонтойгоо зүтгэх ёстой, хамт олоноо яг гой мотивац сэтэлжүүлэх ёстой, бүгд л нэг зүг рүү харах ёстой гэдэг. Тэгээ одоо энэ зүйл бас олон улс бас ингэж хурж байна. Олон улсд бас гаргаж хүмүүстэй харуулъя. Тэгэхээр 4 дахь улстай нэгдээд 2 өдрийн дотор ингээл 150 хүүхэд шууд лимитэнд үрж байна. Тэгэхээр маш том бас Америк бол том зах зээл гэдгийг бас харсан. Ер нь бол одоо гарахад хөтөлбөрүүд маань гарахад бол бэлэн байна гэдгийг харсан. Гэхдээ наан бол бичиг баримт гэдэг бодлогын бичиг баримт босоод ингээд бүртгэл мөртөл гэдэг олон зүйлс бол байдаг. Тэгэхээр шатаараа таар бид нар одоо хийгээд явна. Тэгээд ер нь бол одоо тэгэл дэлхийн хүүхдүүдийг сургая. Тэгээ гаднаас ч одоо тэгээ валют олж ирээ. Энэ бол ирээдүйд бас бид нартай ч гэсэн энэ улсын хорондоо ч гэсэн хэрэгтэй юм зүйл учраас. Бид нар ч бас одоо зочдлуудлаа бид нар ч зочлох үйлчлэгийн технологи хөгжүүлдэг компани шүү дээ. Тэгээд Монголдо яваад ерөнхийдөө болчны гадны зөвлөхөөтэй уулзсан чинь сая бид нар Seedstars-аар Монголдо ялагч болоод Зүүн Европ, Төв Азийн тэмцээнд орж тэрнээсээ цаашаа одоо дэлхий рүү 3 сарын 30-нд тэмцээнд явах гэж байгаа байхгүй. Тэгэл бас анзаарсан юм юу гэхээр за энэ бизнесийг дэлхийд гаргах гэж бодож явж байгаад буцаад одоо бодоод байгаа нь ийм одоо ИБ те World Plus, M+ энэ бас дэлхийд гарах гээд бас unicorn буюу тэрбум юу яриад яваад байгаа. Тэгэхээр бид нар үндэсний энэ ялгарлыг бас нэг гаргахад хувь нэмэр оруулах юм болов уу гэж бодоод байгаа байхгүй. Бид нар сая Эстонд очиход Эстон ч бид нар 2 илүү 3 unicorn буюу юм тэрбумын бизнес гаргацсан гэх тэрүүрээ бахархдаг. Тэрийг нь одоо юу гэдэг дараагийн Эстон компани яриад явхад Эстонд бол потенциал бий гэж үзээд идэг шиг тий. Тэгэхээр нэг гараад хоёр дахь нь гарчих юм бол Монгол гингүүд сая хин Монсын Хүрлбаатар захирал яриг сонсож байна. Тэгсэн чинь Монголд гаргасан юм гингүүд
Монгол ийм гаргадаг юм. Монголчуудаа мал мах байна өөр юу вэ гэж асуудаг гэх тээ. Тэгэхээр яг тэрүүгээрээ төсөөлтөй байгаад Golden Gobi ч гэсэндээ Монгол шоколад гингүүтэй. Монгол бас шоколад хийнэ гэдэг гэж байгаа. Тэгэхээр бид нэр тэр сүрийг бас бэлтгэх хэрэгтэй байна. Одоо энэ оюун ухааны төвшөнд энэ Монголын одоо байгалийн өвөрмөц онцлог байдлыг дахиад эдийн засгийн боломж болгож Монголын нэг төр болгож тээ. Би хувьдаа энэ Itel гэдгийг бол бас л дэлхийд нэг нэр гаргаад дараагийн хүмүүст бас замын ингээд тавиад өгчих юм болов уу гэж хараад бас яваад байгаа. Тийм за бүтээл залуусаас бол маш их юм урам зориг авж байгаа. Тэгэл үнэхээр дэлхийн хавтгаш барыг одоо нэг өрөөнд орчлоо гэж тийм NP маань бас ярьдаг, Zolco маань бас ярьдаг тий. Тэгэхээр бол яг л үнэ. Тийм учраас одоо ялангуяа ийм гайхалтай яг зүйлсийг хийж байгаа энэ үе тэнгийн залуусаас бол би бол хамт олон маань маш их юм урам зориг авдаг. Тийм учраас ер нь челленж байх хэвээр, саад бэрхшээл хэвээр энийг бол тэгэхэд ямар нэгэн саад байна гэж давах бас боломж нь байж байгаа тий. Тэгээд саяны үгэн дээр одоо дуусгахаас өмнө тий. Би ингээ гайхдаг байхгүй нөгөө Мэдисон, Томас Жефферсон хоёр хоёулаа л одоо Америкийг бүтээсэн эцгүүд тийм үү? Оюун санааны хувьд гэхдээ хоорондоо дайсан. Тэнгүүт Эдисон, Томас Эдисон, Никола Тесла хоёр бас хоёулаа хоорондоо дайсан. Хоёулаа л хойсохгүй л тогтмол гүйтгэл агуу юмнуудыг бүтээсэн хүмүүс тий. Тэнгүүт Стив Джобс энэ рүү Билл Гейтс рүү ярьдаг шүү дээ. Хэдэн төгрөг шилжүүлээ гэдэг. Чамд яах гэж мөнгө хийхээр чи өрсөлдөгчгүй болчихвол чи монопол болоод дуусна шүү дээ гэх тээ. Тэгэхээр ерөөсөө ингэж эсэргүүцэх хүчин гэдэг чаленж гэдэг чинь бол хүнийг хурцлдаг тий. Түрүү хэлж шүү дээ. Намайг үгүйсгдэг 10,000 хүн байгаа гэх тээ. Тэгэхээр хүлэмжшэрх өдрөөр ирдэг. Тэгэхээр тэр нь тууштай байдал зөв юмнаас л үр дүн гардаг тий. Тэгэхээр ер нь бол энэ надад ямар мэдрэмж төрж байгаа гэхээр манай Эбэ, Хатна, манай Zolco маш олон залуучууд байгаа. Дэмбэ бидний таньдаг хүрээнийхээ хүмүүс хэлж штэ. Тэгээд Shark Tank-аар орж исэн олон сайхан инновацийг шинжилж байгаа залуучууд байна. Монголд нэг тийм шинэ үеийг гарч байгаа мэн гэж боддог. Ямар ч тийм улс төрийн агуулгагүй явцуу одоо тийм хувийн ашиг сонирхол биш нэг тийм дэлхийн нөгөө corporate governance буюу одоо нөгөө бие биенээс харилцан уялдаатай зах зээлийн логикийг ойлгодог нэг тийм шинэ үеийг гарч ирж байгаа мэн л гэж би боддог. Тэгээд энэ iTalk буюу одоо манай JCI Монгол байгууллага гэж байдаг Junior Chamber International гэж байгууллагын одоо жил болгон одоо ерөнхийлөгчийн солигдоод хүмүүст энэ манлайлалын ур чадварыг оруулдаг ийм сайхан байгууллага байдаг. Тэгээд 1990 оны их үед шинэ үндсэн хууль гарахтаа зэрэгцээд энэ байгууллага байгуулагдсан. Тэгээд одоо ингээд 27 жилийн түүх үзэж байна тийм ээ. 27 жилийн одоо 26 дахь ерөнхийлөгч байна тийм. 27 дахь нь 27 дахь үндэсний ерөнхийлөгч бид нар National President буюу NP гэж хэлдэг. Тэгээ манай зол удрал маань бол өстой 2006 оноос хойш нийтдээ 14 жил тасралтгүй GC чин хийж явсаар байгаа. Зөв тий 2006. 2008. 8 лөө. За. 2006 сонирхож ирсэн. Сонирхсноос нь эхэлчихэ. За 14 5 жил сонирхож явж байгаа. Тэгээ үндэсний байгууллага өдөртөө явж байгаа. Тэгээ бидний найзууд тэгээд намайг болон Хатна найзыг маань бас уулзуулж шинэ сайхан подкастнда залуучуудтай сонсогчтой уулзуулж байгаад маш их баярлалаа. Тэгээд бас JCI байгууллага бол бид нар нөгөө бэлдэг шттэ. Итгэл үнэмшил бол хамгийн хүчтэй гэж хэлдэг. Тэгээд энэ итгэл үнэмшлийг бүтээхэд хамгийн том үүрэг гүйцэтгэж байгаа JCI Монгол байгууллагатай энэ жилийн удирдлагын багт олон мянган сайхан JC чин залуучуудтай, ах эгч нартай, бас дүү нартай бас энэ ташаанд талархал илэрхийлээ байна. Та хоёртаа маш их баярлалаа. Үнэтэй цаг завтай хүмүүс те яг цаг гаргаа залуучуудаа энэ мэдлэг мэдээллийг өөрөөсөө яаж хөгжиж байгаа, яаж өөрийгөө хөгжүүлдэг тухайга ярилцсан нь маш их баярлалаа. Тэгээ цаашдын ажил хөдөлмөр, манлайлал, гэр бүл те бүгдэнд нь ирүүлэх сайн сайхан амжилтын дэдийг хүсье. Баярлалаа. За баярлалаа. За эх 7 оноос Meme аппликейшнаа татаж аваарай. Memo MEMO. Тэгэхээр гурван үгтэй. Memo Words. Memo Words. Тэгээ маш сонирхолтой аппликейшн гарч байгаа. Тэгээ олон хэлний. Аюу гоё аппликейшн байна. Японд сурж байгаа нь тэндээс ашиглаарай. Солонгос хэл сурж байгаа нь ашиглаарай. Эхнээс нь 3 хэлээр гарч байгаа. Тэгээд 7 хоног болгон 2-7 хоног болгон хичээл багцууд нэмэгдээд явна. Испани хэл сурж байгаа нь тэндээс ашиглаарай. Франц хэл сурах нь ашиглаарай. Тэ? Хятад хэл сурах нь ашиглаарай. Тэгээд энийг цааш нь хөгжүүлэлтээ бол одоо маш сайхан хийгээд явцгаана. Тэ? Ямар ч ус эх 7 хоногт ном бүтээгдэхүүнүүд нь гарч байгаа. Тэгээд аппликейшн бас гарч байгаа. Маска зүгээрээ монголчуудаа. За баярлалаа. За баярлалаа.